Lab. Сайн байцгаана уу үзэгчдээ. Soul Lab-да эргэн тавтай морил. Яг одоо манай шинэ дугаарыг та үзэж байгаа бол сарын 10 эсвэл 20 30 болсон гэсэн үг. За Soul Lab-ийн маань шинэ дугаар болгон сар болгоны 10 20 30-нд ордог. Шинэ дугаартайгаа алдахгүй хамт байхыг хүсвэл YouTube суваг дээр маань subscribe дараарай. Ингээд манай энэ удаагийн Soul Lab-ийн зочноор модель Лаура маань хүрэлцэн ирсэн байгаа. За модель гэж хэлэхээс гадна бас одоо хөтлөгч гэж бас хэлж болох байх яа. Телевизээр бас сонирхолтой гоё контент нэвтрүүлэг хийгээд үзэгчдтэйгээ ойр ойрхон уулздаг болсныг та бүхэн бас хэлүүлдэггүй мэдж байгаа хаа гэж бодож байна. Тэгээ мэдээж сэтгэл зүйч Маралгаа маань бидэнтэй хамт байна. За Лауратай хамгийн сүүлд хизээ уулзсан юм бэ? Тэр нэг өвлийн хүүтэн орой. Тийм, баг 2-3 жил тий зураг авах. Тийм, тэр нэг хамтдаа шинжлэлийн кампэйний зураг авалтанд хамт ороод тэгээ тэрнээс хойш юусоо уулзч амжаагүй, тааралдаачгүй. Яг үнийг би хэлсэн байхгүй. Ингээ ядаж нэг ингээд дэлгүүр дотор явж байгаа таньдаг хүн амтандаа ингээд тааралдtiin. Өөртөө ч бүр өрөөс таарлсан. Монголд байсан юм уу? Гадаад байж байгаа ирсэн нэг гэсэн синийгээр хэлсэн тий. Хаагур юу хийв гэдэг шиг тий. Аха. Би нөгөө инстаграмаа алдаад баг хэдэн жил болчихоо 2 жил болчихоо. Гинт нэг өдөр инстаграмаа хакертуулаад инстаграмгүй болчихоор ер нь ертөнцөөс тасарчдсан юм байл шүү дээ. Тэгээ би бусаж авахгүй зөндөө хөсөлт ингээ зөндөө ягаа сүлдө болоогүй нэг харсан чинь порно сайт болчихсон миний инстаграм. Тийм үү. Never инээдтэй тэгээд бас нөгөө шинэ юм эхлэгээд бас дээрэс нь жоохон өөрөө өөртөө тулах, өөрөө өөртөө ажиллах хугацаа. Цаанаасаа ингээд гинт нэг өдөр миний амьдралд ингээд нэг юм талхан дотор нэг морч ирсэн. Тэгээ тэрэндээ илүү анхаараа тэгээ бас ажил төрөл наашаа цаашаа яваад ер нь сүүлийн 2-3 жил яг л нэг тэгж тайсны ажил бол ер нь хийхгүй. Тийм илүү өөртөөгөө. Тэгээд өөрийнхөө хүсэж байгаа мөрөөдлийг биелүүлэх гээд би ч юм уу саяхан Итали хувцсны дэлгүүртээ болсон. Бас тэрийгээ ингээл нээх гээл ингээл ер нь жоохон өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гээд гэдэг юм уу. Тэгэл яваадсан. Харин тийм бүр ингээ гинт айгүй юм нөгөө чимээгүй болохгүй хаалгалтай. Тэгээ би яг ингээ үе боддоос үе Лаура хайцсан бол гатгшаа авцсан бол ингээ бүр тэгж бодтол ингээд гинт чимээ аниргүй болсон байхгүй тийм үү. Өөртөөгөө ажиллах хэрэгтэй болсон гэдгсэн шүү дээ. Яг ямар яасан байсан учраас одоо яг өөртөөгөө ажиллах хэрэгтэй мэн гэж бодсон. Яг ингээд нэг юм амар сүртэй юм болохгүй бүтэхгүй юм байхгүй юм шиг хэрнээ нэг л юу ч болохгүй байгаа санагдаад байна. Тэг яг юу нь болохгүй байгаа ингээ харахаар яг тэр гэд ингээ заачих юм байхгүй ч гэсэн өөрөөр хэлбэл нөгөө аз жаргалгүй буюу нөгөө аз жаргалтай байж чадахгүй штэ. Тэрийг мэдрэхгүй штэ те ингээл нийлэн дутаад байгаа юм шиг хоосроод байгаа ч юм санагдаад ингээ харахаар би өвдөд байгаа ч юм шиг гэ бодлоор биеийн зүгээр ч юм уу те байнгын унтахыг хүсэж идэг өглөө бос одоо ингээ орноосоо босмааргүй санагдаж идэг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаа байгаадсан. Тэгээд би нэг бас нэг жоохон давуу тал нь юу гэхэлэр нөгөө тийм нөхцөл байдал удаан байгаад байдаг байхгүй би өөрийгөө шууд анзаардаг. За чамд нэг юм болохоо гэж энэ асуудал юуны асуудлаад үүссэн байх уу ч гэдэг юм уу. Энэ янзаараа чи тэг ингэ байгаад ах юм уу гэл нэг өөрөө өөртөө ярих гэдэг ач юм шиг тий. Тэгээд за ер нь болий би ерөөсөө л өөрсдөө цагтай цаг хугацаанд ирж байгаа юм гэл тэгэл баг хичээсэн дээ тий. Яаж одоо өөртөө ажилласан бол юм уу энэ надад айгүй тийм сонирхолтой санагддаг. Өөртөө ажиллах гэхээр нөх хүн болгоны хувьд бас арай өөр ойлголттой гэдэг юм санагддаг. Зарим нь болгоод ингээд одоо аюу ингээл шинэ хоббитэй болохгүй бол зүтгэдэг ч юм уу те. Энийг бол аюу завгүй байх гал яд. Нэг нь зарим нь болохоор ингээд бүр ингээд яг юутай ч харьцахгүй ингээд яг юм нэг юм бөмбөлгөн дотор ороод бясалгадаг ч гэдэг юм уу янз бүр байгаад идэг юм санагддаг л да. Лаурагийн хувьд болохоор өөртөө ажиллах гэдгийг яаж одоо тэр өөртөө буулгасан бэ? Хамгийн эхлээд угаасаа би нөгөө нэг имийг өөртөө хүлээн зөвшөөрч ирсэн зүйл нь юу гэхээр би мэдээ цоошин 100% өөр хүн болж угаасаа чадахгүй. Тэгээ амар том юм алхам хийх ямар ч надад шаардлага байхгүй тий. Тэрний ард гарч чадахгүй байх гэдэг тийм асуудал байгаа учраас нэг амар бүр 100% шилжихийг хүсээгүй зүгээр л хамгийн түрүүнд хоолоо идж байгаа хоолноос ихсэн байхгүй. Би яг хүнд хоол идэхэ болсон. Тэгээд угаасаа багасаа л нэг юм хэдэн жилийн өмнөөс нэг юм цагаан холтой хүмүүс харахаар гой санагдаад яагаад 7 нот 3 удаа ч юм уу 2 удаа ингэж цагаан хоол идэж болохгүй гэж те яагаад хоолоо илүү сонирхолтой байлгаж болохгүй гэж яагаад тэгэл ингээл юм идэхтэй энэ тэгэж бодоод хоолноосоо эхлээд жишээ нөгөө нэг юм гурил
За тэгээ хүнд мах гэх мэтчлээ нэг юм нүүрс ус ихээр агуулгдсан зүйлүүдийг ер нь багасгасан. Тэгээд ирлээ гэтээ дэргүү би чи хөнгөрөөд ирнэ шүү дээ. Наад зах нь ингээ шал өөр болоо хөнгөрөөд ирсэн. Тэгээд алкохол томцоогүй. Би гэтээ одоо яг амсдаг, уудаг те. Гэтээ өөртөө юу гэсэн бэ гэхээр би энэ асуудлаас гарах хүртэл огт алкохол амсахгүй. Багасна гэж биш. Бүр нэг ч амсахгүй. Тэгээд тодорхой хэмжээнд би буцаад өөрийгөө за окей би одоо амар гоё happy байна гэсэн үедээ би гоё жаргаж умаар байсан. Тэгэхээс ч нэг юм асуудалд орчоод нойр хүрэх гээд унтах гал ч юм уу те эсвэл нэг өөрийгөө зүгээр тайвшруулах гээд ууж муугаад байвал эн чи эсрэгээр ингээ амар зовлон болгоод идэг. Улам стресс болдог те. Маргааш нь нөгөө дааврын уналтанд ороод бүр хачин болоод нөгөө ингээ салгалаад түгшээд нөгөө амар байдалд орчдөг шүү дээ те. Тэгэхээр болсон. Тэгээд ямар нэгэн байдлаар би хөлсөө гарах хэрэгтэй юм байна гэж бодоод заавал би мөнгө төлж яагаад заавал жим бүү гэж очих хэрэгтэй юм те. Зүгээр л гэртээ байхдаа жоохон ингээл өсөрдөг гүдэг мүдэг ч юм уу те. Ингээл багаар ямар ч гэсэн миний өдөрт нэг жаахан хэмжээгээр ч хамаагүй би заавал бинээсээ хөлсөө гарах хэрэгтэй гэл. Тэгэл энэ гурван юм зөвхөн хийсэн. Тэгээд ингээ эргээ харангууд мэдээж гарч орохгүй, ууждаггүй, шоудахгүй болохоор чинь найз нөхдөсөө тасраад ирж штэ те. ертөнцөөс угаасаа бараг 100% тасарчдээ юм билээ. Нэрээ. Тэгэл гарах уу арах уу гэдэг хэрэггүй гэртээ байна гэдэг ч юм уу те. Тэгэл хоол болоо шинжилгээнд бол илүү сонирхолтой юм бичлгүүд ингээл үзээл яах вэ их юм гэл тэгэл ирэнгүүт толгой сэргийг унтаад ирэхлээр чинь би нэрээ тийм юм боддогс яагаад нэг хийж болохгүй гэж гэдэг ч юм уу те. Ингээд шин санаанууд орж ирээд байна штэ те. Тэгэл ерөөсөө одоо ямар л аваа байсан яг тэрнгээрэл байгаа. Гэхдээ зүгээр л зарим нэгэн сонголтуудыг л биш нэр хийсэн байна. Тэгтээ хүн нэг л хувь өөрчлөгдөхөд хүний биед гарч байгаа өөрчлөлт те сэтгэл санаанд гарч байгаа өөрчлөлт хүний чадамжинд гарч байгаа өөрчлөлт бол үнэхээр агуу байдаг. Тэгээд тэндээс ингээд урам аваад хүн ингэж болох юм байна. Тэгэж болох юм байна. Наад захын жишээ нь хүүтэйгээ ингээд хайрцдаг байсан, ханддаг байсан одоо жишээ нь хандлага баг зэрэг өөрчлөлт эхлэхэд манай хүүхдийн инээдэг нь илүү олон болгож юм. Тэ? Ингээд эрс тэрвэрдэг нь илүү олон болгож юм. Тэндээс хүн чинь буцаагаад кайф аваад шүү дээ. За ингээд болох. Тэгжил хэлсэнд одоо ч гэсэн ерөнхийдөө тэдний хийж байгаа тэгээд найзлуутай болсон хамт амьдарч байгаа. Тэгээд сонголтоо хийхэд хүртэл айгуу тус болсон гэдэг юм уу миний алхмууд. Хэрвээ би эднийг хийгээг байсан бол айгуу тэнэг сонголт хийцэн байсан байж магадгүй байхгүй юу. Дуруугүй сонгоцсон байх ч юм уу те. Нөгөөлт нэг комплексаа заавал тэжээх гээд ах ч юм уу те. Тийм байсан байж магадгүй. Гэхдээ одоо бол би ер нь сонголтонд аяг сэтгэл хангалуун мэдсэн шүү дээ. Тийм. Яг тэр зүгээр өөртөө 2-3 жилийг зарцуулаад л ийз. Гэтэ энэ надад амар ашигтай байсан. Уусаа яг ингээ нөгөө хийсэн юмнууд ингээ бодонгууд яг л бодисын солилцоо, нөгөө тэнцвэртэй амьдрал, нөгөө бүх биеийн баланс гэдэг юмыг л ингээл зөв төвшөнд нь барьсан байгаа даа охин нөгөө хооллолт хөдөлгөөн югаараа ингээд бодисын солилцоо ингээд хамаг юмаа ингээд дэмжингууд шийдвэр гаргалтууд хүртэл нөгөө эрүүл ухаанаар хийгдээд нэгсэндөө нөгөө тодорхой хэмжээний донтолттой хоолны, сахарны, алкохолны, юуны эдэнтэй ингээд донтолтуудад ингээд нөө гिचингууд ингээд буцаал хамаг юм сэргээл айгуу тийм нөө сэргэг клир болоод чаал юм байна л да тий. Гэтэ би бол одоо өөрийгөө боддог байхгүй гэхдээ би бол ингээд засрашгүй донтогч юм шиг наасан. Би ингээд юм хоолоор ингээд одоо бараг л эсрэгээрээ гэх юм уу тий. Ингээд хямрах юм бол амар гоё хоол идээд мэдгүй ингээд өөрийгөө ингээд юм засаж байгаа юм санагдал амар хэцүү байвал ингээд бүхмаа ингээд хаагаал бараг л нэг шил юм задлаад уугаал наамуудаад маргааш нь яцаастаа алий гэж босдог юм шиг нэг тийм эсрэг харин ингээд эсрэгээр ингээд надад ингээд хоолоо ингээд ингэн гэх юм бол би бүр ингээд галзуурах юм шиг надад ингээд санагдаад идэг юм уу те ингээд юм хүн үний нэг тийм бас арга барилын болон нөгөө характерийн ялгаа бас байж болох уу энэ дээр нэг бол худлаа юу би л өөрийгөө тэгж одоо дутагдлаа гэд зөв гэж бодоод байна ч гэжтэй буруу байхаа хог иддгээ. Асуудлын төвшнгөөс их хамаарах баг. Эргэлтийн цэг амьдралд хийхэд хүн одоо хамгийн хурдан хугацаанд өөрийгөө буцааж олж аваад ч юм уу ямар нэг шин одоо рестарт хийгээд тэ ингээ бүр рефреш болоод гоё болохын тулд нэг тийм зовлонгүйгээр хурдан түнд хүрэх юм бол хамгийн айдаг зүйлтэйгээ шууд нүрт тулчих хэрэгтэй. Яг хамгийн айж аваад байдаг. Тэгээ тэр нь байгаа тохиолдолд нөө комфорт зон руугаа, тав тухын бүс руугаа ухраад л тэндээ ер нь бол илжрээд л байгаад байдаг. Тэгэхгүйгээр одоо хурдан хугацаанд те нөгөө зовж жохоор би юм даалгавар хинжтэй гэж цагийн хизээ ирэхийг мэдж байгаа, би тэр хийх ёстой гэдгийг мэдж байгаа. Гэхдээ хойшлуус тэрэнд санаа зовж жохоор зүгээр л уртаа тавиал одоо шууд зориглоод тулаад. Би
Би бол энэ дээр бас нэг юм нэмж хэлэхэд нөгөө одоо нөө сүүлийн үед ингээд ютубер авах Joy Dispenza гэж нөгөө тархи өөрчлөлт амьдралаа өөрчлөлт гэдэг номын талаар л одоо сүүлийн үед яваад байна. Гэхдээ би энийг 5-6 жилийн өмнө уншиж ирсэн. Тэгээд хүн альва зүйлийг ингээд өдөр болгон хийгээд тахаар тэр чинь ингээд хүн юу бодно ингээд хийж байгаа зүйлтэйгээ холбоотойгоор тарих ингээд юу үйлдэлдэг байгаа байхгүй юу? Нэг юм одоо шүүс гэж яриад байгаа юм л та. Тэгээ шүүс маягийн тэрийг одоо хүмүүст аварч гэж ойлгоно янз янзаар л ингээд яриад байгаа. Тэгээ тэр ингээд бүтэн биеэр ингээд тархацдаг. За тэгэхээр нөгөө бид нар ярьж чинь айгу ууртай энэ айгу стресстэй гэл те. Тэр хүн чинь тэр юмыг олон удаа хийсээр хагаад тархин тэр юмыг биеэр нь шахаад тэгээд 7 хоног хийх, 14 хоног хийх, 30 хоног хийх, 60 хоног хийх, 60-аас дээш хоног хийх тохиолдолд энэ хүний одоо жишээ нь 7 хоног хийхэд юу болох вэ? Habit бол. За тэгээ зан чанар болно. За тэгээ амьдралын хэм маяг болно. Ингээ явсаар хагаад тэр хүн хинбэ гэдэг тодорхойлолт төрдөг юм байна л та. Тэгэхээр мэдээж тэрнээсээ буцаад ингээд болох гээд байдаг. Нөгөө би нөгөө стил нөгөө юм нэхээд байдаг те. Тэгэхээр энэ хоёрын хооронд гэтээ тэргүй нөгөө болох гээд ингээ яаж хахад ингээд хэцүү. Тий шууд ингээд би чинь хоолоо болиг гэлтгэхэд маргааш нэрэл хүндэхэл махалцсан. Өчмөр зөндөө олон. Зөндөө олон. Яг би өнөөдөр ингээд гарахгүй найзуудтайгаа ингэхгүй би одоо авахгүй гэлтгэхэд яг тэр орой найзууд залгаалтай ингээд ингээд тэгээд өрсөн өдөрстөө бараг л хүл чамааг л бид нар хүлээж ийн гэдэг ч юм уу чийл байхгүй тий ингээд яг тэгдэг. Тэр үед л зүгээр ингээл нэг удаа анаад үзэх, 2 удаа анаад үзэх. Тэгэл ингээл дээш ингээл баг багаар ингээл явсараа. Хичээн зүтгэл дисциплинтэй юм. Маш их зөв тий. Бид нэр зан аашаа хэрвээ өөрчилж чадах юм бол нөгөө удмын generational trauma хүртэл өөрчлөх боломжтой буюу гений өөрчлөх боломжтой. Тэнд саяны хэлсэн мэдрэмжээс бодол үүсээд, бодлоос үүдэл үүсээд, үйлдэл нь дадал зуршил болоод, дадал зуршил нь хувь хүний хандлага, personality болдог тий. Тэгээ тэрнээсээ хамаарат удаа хугацаанд тэр генд нөгөө эртний тархинд хадгалагдаад хүүхдэд өвлөж үлдээх айдас амжилтын мэдрэмж бүх дааврууд нь ингээд өвлөгддөг. Тэгэхээр бид нэр зан ааш хандлага бодол мэдрэмжээ өөрчлөх замаар бүр генээ өөрчлөх боломжтой. Тэр амар түргэн уур тий айдас бүх төрлийн айдсуудыг генээр эмчлэх боломжтой гэж байгаа байхгүй. Тэгээ ийм төрлийн тесрэлт ийм turning point тий эргэлт хийх тэгээд өөрийгөө шинээр програмчилж кодлох гэдэг зүйлийн хамгийн гоё нь юу вэ гэхээр ингээд тав тухтайгаар магтуулж талархаж баг багаар ингээд өөрчлөгдөхөөс илүү хүнд нөгөө стрессийн дааврууд ихээр ялгараад айдсынх нь кортизол ингээд ихлэхээр ялгархаар хүн тэнд амар том инсайт авдаг байна. Инсайт бүр ингээд паник юм шоконд орж байгаа мэдрэмж байдаг шүү дээ. Бүх юм ингээд чичирч эхэлдэг. Тэгэхгүй бол нөгөө ерөнхийдөө л хүний бие чинь тэгэл өнөөдөртөө яаж жаргалтай байгаа survive хийжээвэл болоо штэ гэдэг юм дээр бүх юм програмчилж идэг. Хизээч илүү сайн чанартай манартай юмны тухай бодож тэгж эрсдэл хийхгүй байхгүй бидний тарих. Тэгэхэнгүүт тийм том цохилд орж ирээд нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа авж байгаа энэ бүх мэдрэмжээсээ зөрөөд тэр айцтайгаа нүүр тулаад эхлэхээр хүн нөгөө юм шоконд ордог. Тэгээ маш том толгоороо танк хитл нэг юм орно гэдэг шүү дээ тий. Оройроо орсон. Тийм баан гэдэг. Тэрийг инсайт болон катарс гэж нэрлэж байгаа сэтгэл судлал. Тийм мэдрэмжийг авцсан хүн юу ч нөгөө let it go хийх чадвартай болчдөг. Бо ингээ өөрөөсөө одоо цагаан мах хэрэглэхэ болоод детокс хийж байгаа шиг сэтгэл зүйн хувьд ингээд тавьж явуулах юм чадамжтай болчдөг. Тэгээ түүний араас ингээд хөнгөрч хоосрох мэдрэмж ороод ирнэ. Тэгээ тэр орон зайдал бид нэр амьдралынхаа яг утга учир руу чиглэсэн харамсахгүй үйлдэлүүдийг хийх оруулж ирэх орон зай үүсгэх. Тэгээ тэхийн тулд ингээд яана юу вэ гэдэг цохилт аваад ингээд зогсох. Тэгээд детокс хийх цаг хугацаа угаасаа хэрэгтэй болж таарч байгаа юм. Нэг зогсгол юм тийм. Тэгэж өдөөж бас өөрийгөө эмчилж болно. Айгуу хүчтэй яг нөгөө жоохон муу арга, муухай арга те гэж байгаа боловч нөгөө трама сэдрэх одоо энд бугалсан эдэг энд зүсээд хизээч идгээхгүй л гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр тэрнтэйгээ нэг мөсөн нүур тулаад одоо цагна гэж үзэж байгаа. Хүн мэдээж даах юм руугаа л ордог л доо. Одоо би нэг 2-3 жил ингээд бол те айхтар сэтгэл готролд ороод амиа орлохоор болчихгүй гэж байгаа нөхцөлдөө хүн бас энийг хийн штэ. Хүний бие махбод чинь тийм амар ингээл одоо яг ямар нөхцөл байгаас хамаарч детоксыг хийхгүй бол нөгөө унжаага дээр бүр унжаага бас байж болохгүй те. Тэгэхээр үргэлж нөгөө юм би энэ опшн ингэж тултал нь хийхэд тодорхой хэмжээний надад босоод ирэх орон зай байгаа гэдэг мөчтөө хүн тэрийг эхлүүлдэг. Яг үнэ. Гений өөрчлөх боломжтой. Ингээд хонгор минь. Айгуу гоё юм 50 болсон. Тэгэхээр ингээд би хуучин гайхаад байдгаас. Би ингээд байнгын ийм сандруу ингээл те ингээл яаруу юм бүтээч гээл бүтэхгүй болвол ингээл санаа зовоол яана яа царийг нь харна гээл юм уу те
мөнгө байхгүй, зээл төлөхөд гэдэг ингээд уцтаа банк залгаад гэл зүрх мөрх савлаалтай. Тэгэл бүр ингээд бүр амар сонирн байдаг гэсэн аахгүй. Заавал би хийсэндээ хүрдэг гэсэн. Заавал бүр багын тим. Угасаал манай ээж намайг жоохноос ингээм амар хариуцлагатай өсгсөн. Чи их ч хүн чи дүүнэрээ хахаар бидний ажилтаа. Тэгэл ингээл орой эрэхтэн гэр орон цэвэрхэн байх хэвээр хоолоо хийсэн бохтой манай хоёр дүү ямар ч нус мусгүй те гоё цэвэрхэн байж ах хэвээр. Тэгэл бүр яг тийм би зүрээ гэрийн үнсгэлжин байсан зөө. Би зүгтийн цуснд явж үзээгүй. Тэгээ манай ангийнхаа ингээл зуны ингээл амралтаар зур танаа уус чинь яаж ингэж туслан муслагч би зүгээр тэнд ингээл өдрийн 3 удаа шалаа угаагаал ингээл бичсэн бүр нэрээ үнэ. Тэгээ тэрнээс юу яасан бэ? Дээрээс нөө манай ээж нэг тэгжээс ахгүй жоохон бахт. Нэг юмний би учрыг олох гээд ээж нэг эвлүүлэг тоглоом хэлээ мэдгүй нэг юм байсан юм. Энийг ингээ яагаад ингэ тэгсэн чи ээж ингэ айгүй эвтэйхэн дэр надад ингээ залхуурсан бохгүй манай ээж та яасан гэсэн чи миний охин тэгтээ тэргүй чи бүх юмний учрыг олоод гоё засаал хянслал ингээл эвлүүлждэг штэ чи өөрөө чадна штэ гэж хэлсэн чинь одоо хүртэл надад тэр үг байдаг орцсон. Чи чадна чи угаасаа л те ганцаараа л хийх ёстой чи угаасаа л энийг хийх ёстой гэд тэгээд идэг байсан. Тэгээд ерөөсөө тэр ингээд дээрэс нь нөгөө ганц би ээж болсон салалтын интэй ингээд энэ минь ингээд амьдралаа авч явах хэрэгтэй хүүхдээ ингээд хэрэгтэй би энийг тэрх хэрэгтэй гэж би ерөөсөө өөрөө ертөнцийн түүгэл бодчихсон л байгаа байхгүй өөрөө өөртөө би л хичээхгүй бол хинч чадахгүй амьдрал зогсчихно. Тий амьдрал зогсчихно. Гэтэл яг үнийг хэлэхэд зүгээр л ажиллахаа болоод 2 3 хоног гэртээ байхад би зүгээр аим зэрэг байж л бай. Тий. Юу сүрээд байгаа юм бэ те. Тэнгүүд нөгөө гадна одоо жишээ намайг ингээд ажиллаа хийхгүй ч юм уу зүгээр ингээд гоё амраад байж байгааг хүн харуул юу гэж бодох болч гэдг юм уу те. Юу гэж бодоод байгаа толгойн дотор ямар ч хэрэггүй юм бодоод исэн. Тэгээ ингээд баг багаар ингээд гэсэн чи одоо болохоор би айгу тийм 50. Тэгэл юу би бүр найзуудаа тэгж ярьдаг болчихсон. Дэлхийс үрчгүй бол би тэгэл 50 байж л тэгээд сүрсэн ч би яаж чадахгүй ч тийм сте ингээд заа зоггүй. Зин мэдрэг. Зин боо. Тэгэхээр ингээд хуучин гэдэг ус байхгүй. Би амар ингээд ийм байхад 50 байгаа хүмүүсийг харахаар ямар сони юм бэ те. Чүн болохоо явчихад тах чаа. Эсвэл ингээд хоёлаа ингээд тийгээр өө найз нь натан батгаж нэг сонирхгүй манирхгүй гэлчээр ямар балер амиа утсан те. Гү чи юу гэсэн үг юм бэ? Яаж хүнд ямар сони. Яг чи хүмүүс тааруулахгүй байна. Таалагдах гэж хичээхгүй байна. Тэгээ яагаад би хийхгүй байна. Энийг яагаад чи хийхгүй юм бэ? Яг чи үйлчлэхгүй байна. Ямар сон гарав. Энэ наатантай чи юм уу? Яхаар угаасаа худлаа хэдий. Наа чи худ гэл те. Амар тэгдэг гэсэн. Одоо би чиг худ гарна болчиход байгаа байхгүй. Тэгээ ингээл хүү авдаг. Окей. За. Тэгээ манай хүн ч наа гэдэг. Чи ямар амар супер 50 юм бэ гэдэг юмуд бид хийдэг байхгүй. Миний хувьд манай гэрийн хаалгаар хин нэгэн хүн орж ирээд чи бидний амгалан 50 байдлыг ингээ алдагдуулаад энэ бөмбөг төслөж ч юм уу те ингэчгүй л бол би тэгэл ингээл байчлаа. Яах ч үү. Тэгээ одоо айгуу гоё тийм 50 босон зүрхний нөгөө чи хэлдгээр те ингээд нөгөө зай гарч байгаа. Амар олон юм дотор. Би одоо зөндөө гоё ингээ зайтай болсон юм чинь юу ч хүлээж авч ин би бол. Тэ ингээд баг хин урдан жишээ нь найз нөхөд тим юм гээл ярахад тэр амар сонирн бач хүлээж авдаг байсан бол би одоо тэр хүнийг сонинтой хайрлаж байгаа. Окей, угаасаа л юм байгалтай ямар амаатай юм тий. Бараг би чамайг түрүүн би ингээд стрессээ тайлахтаа зүгээр бараг уугаад ундчмаар санагддаг гэвэл би бараг тий нэг ямарсан уянга амар сонин гэж бодоо. Одоо би бараг тэрнтэй ч хайрлах гэдэг. Яг тэгээ хүн энэнийхээ хийгээл тэгээ тайвшрал сонголт нь л энэ байна тий. Бүр нөгөө одоо хогоо асгаад гой хоосорцсон байгаа аахгүй тий. Хөнгөрцөн. Тий. Сайн нөгөө нэг Лавраг хүүхэд байхад ээж гэж ярьсан чинь ер нь яг энэ дугаар дээр яг нэг юм хүүхэд насны тухай ер нь ярих гэж би бас ботсон юм. Одоо юу гэдэг бидний хүүхэд нас бидний яг өсөж торилсон үе гэж бодонгот одоогоос дор ээж ер нь л нэг 25 жилийн өмнө юм яриад байгаа байхгүй одоо бүгдээрээ 30 гарсан хүүхнүүд гэдэг юм уу чи яг жинхэнэ гадаа нусаа хацартаа нагаа тоглодог байсан 5 6 таа үе гэдэг юм уу 25 жилийн өмнөх юмыг дор ээж ярьж штэ тэр үед нийгэм ямар байлаа хүрээлэн байгаа хүмүүс ямар байлаа Монголын хүн ам ямар байлаа Улаанбаатар хідүүлээ байлаа гэдэг шиг зүйлийг ярих болж байгаа байхгүй нүд яав зүгээр ингээд төсөөлөхөд Лаврагийн хүүхэд нас гэдэг юм уу баахан олон онор шар ингээд цагаан хүүхдүүд донд ганцхан юм буржгар үстэй бор охин л тэнцээ ингээл дүрлээчээл байжсэн байх гэдэг байгаа байхгүй тий. Тэгвэл тэр үед юу гэдгийг чамаа ингээд юм амар юм сонио өөр харж мардаг ч юм уу. Арай нэг өөрөөр харьцаад байгаа ч юм шиг ч юм уу. Тийм хандлагууд юу нь яг хүүхэд насанд байсан тэр нийгмээс ирж ийсэн үү? Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун
агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормохон зуур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Love. Өө тэр чинь бүр супер штэ. Өдөр баг 10-20-оор штэ тий. Гэхдээ би одоо ингээд бодоод тахад би офицер тассан байхгүй ч тэгээ. Тэгээд өссөн ч аах тийм хэдэн жил амьдарч байгаа. Тэгээд ер нь бол ихийнх амьдрал одоо 3 дугаар ангиас хойш би 40 мянгад байгаа. Одоо ч гэсэн л тэр хүртэл ингээ нэгээс 3 дугаар анги хүртэл тэнд офицер тэр явын хүүхдүүд гэдэг чинь одоо нэг шигээ тэр офицерт орон сууц байдгүй байсан. Манай ангийн 48 хүүхэд байхад би ганцаар орон сууцнд амьдарч байсан. Тийм орчинд байгаа хүүхдүүд намайг одоо ингээд бодоод буул идэх нь харьцангуй бага байсан байгаа байхгүй. Дараа нь би 3 дугаар ангид орж ирээд 40 мянгад орж ирээ хотын төвийн сургуульд орсон чинь хотын төвийн хүүхдүүд чинь жинхэнэ янз янзын мэддэг заяа. Янз янзаар стаа ингээд эсэргээрээ баг хотын захийнхан ч илүү бүдүүлэг байх гээд байхад эсэргээрээ хотын төвийнх нь илүү бүр ингэж хорч яста хорон тэгэл ингээд өмсөн зүснэрээ хорондоо ингээд тэгдэг би бүр өөр ертөнцид орж бүү ямар сони юм бэ гэж би боддог гэсэн. Яг тэр одоо үеийн ялгарлан гадуурхалтын хувьд бол одоо ч байдаг. Тийм. Энэ угаасаа л байсаар л байна. Яагаад гэвэл хүн өөрөөсөө өөр юмыг харахлаараа тэгтээ тэргүй тэнд ямар нэгэн байдлаар реакшн үзүүл Ялгана гэж үү тийм. Энэ бол нэг амар гоо ингээд төгсрөөд ингээд цэгцрээд хүний ялгарлан гадуурхаа болино гэдэг юм бол хүний ертөнцид хүн байгаа тохиолдолд бол 100% арилна гэж бол хизээж байхгүй. Энийг жоох өөртөө ашигтайгаар л эргүүлэх хэрэгтэй гэж би боддог. Яг хүүхд насны траума гэх юм бол эргээ харахаар надад илүү энгийн хүүхдүүдээс надад илүү их траума байх ёстой байгаад байгаа байхгүй юу? Бодоход тийм. Одоо би эргээ бодохоор хүүхд насны траума гэхээс илүүтэйгээр салтын траума надад илүү амар байна. Би хүүхд насаа бодохоор яах те тэгэл тэгтээ тэргүй хүүхэд болгоно л тэр үед те амар хариуцлагатай байсан. Гэр орнод цэвэрлдэг байсан, яадаг гэдэг байсан. Намаа хүүхэд тэнд бор гээл ингээл хар мар гээл дуудаж хахад эсэргээр тэнд зүв зүгээр байгаа хүүхдтэй өнгөрөө шараа юу мэн гээл хилдэг байсан. Ялгаагүй л байсан. За одоо яах те хүүхэд бүгдээрээ л хүүхэд байсан юм да чаас те нийгэм өөр байсан юм да гэд би нэг хүлээж авахтайгаа болцсон. Зүгээр салтын траума бол аимшигтай байсан. Гэхдээ тэрийгэ хизээж би амар байгаа мэн гэдгийг мэдээгүй байхгүй юу. Зүгээр л ингээл байгаадсан. Хүн нөгөө наарагийн нэг ярьсан юм бид ч те хүн харахад нэг зүгээр л юм шиг хэрнээ жаах ууртаа болцсон юм шиг жаах юм болцсон юм шиг хэрнээ гэд зүгээр юм шиг байгаад гэтэл дотроо бүр амар юм болдог гэд. Адны дотор амар юм болоод таач би анзаараагүй. Яг бол хүүхдээ өсөхгүй амар завгүй. Өглөө гараад. Тэгээ нөгөө түрүүн би ярилс 2-3 жил өөртөө ярьсан. Айгуу гоё болчлоо. Тэгсэн нэг өдөр дахиад унсан. Өглөө сэргэлээр ингээд сонирн болоод тэгэл нэг өдөр нэвтрүүлэг хөтлчихэд гэртээ орж ирсэн чи би хизээч тэгж үзэж байгаагүй байхгүй ингээд гэртээ орж ирсэн чи би гутлаа тайлаа шууд коридорт унтаад гисэн. Амар ядарсан. Яагаад тэгсэн мэдгүй коридорт унтаад гисэн. Тэгээ бүтэн 2 цаг унтцсан байгаа байхгүй те ингээд сэрээд яач уу гэд ингээд бодоод тэгс чи гинт мэд толгой дон гэ нэг юм орж ирж байгаа гэсэн чи чи салтаас үүдсэн траумагааг юусоо арилгаагүй штэ. Тэгээд би боломж байгаагүй шүү. Нэрээ тийш тий. Би яад нэг анзаараагүй юм болох гэж бодоод. Тэгээд одоо би явах стан бол гээд ингээд бодоод ингээд би одоо чинь хүүхдээ хаавта миний траума хоёул ингээд ярилцъя. Тэгэх юм аа. Намайг идгээж өгөөч бай тий. Хадаг сүтээ ингээд бас хэлээгүй амар их байсан юм байна. Гэхгүй шүү дээ. Гэтэ тэр хүн одоо тэгээд битэрийн гэр бүлд ч амьдарч үзээгүй найс нөхөд ч миний траумаг угаасаа эзэж идгэж чадахгүй. Би өөрөө л тийм. Тэгэж бодоод ноутбукоо гаргаж ирж бичдэг байхгүй. Анх яаж танилцсанаас ахвал гэлтгсэн чинь битэрийн ингээд үерхсэн 8-9 жилийн эхний жилч хүрээгүй гэж бичиж одоо би бүр тэрийг даарцсан заяа. Би үргэлжлүүлж чадахгүй байгаа. Би ингээд 1 жил хүртэл бичээд бэжсэн чи миний гар салгалаад бүр зүрх савлаад бүр амар уйлаад заяа. Би ээжийнхээ өнгөрч явах ч тэгж үйлж үзье. Амар уйлаад заяа. Тэгээ би бүр ингээд тэг ингээд тайварч чадахгүй байгаа юм чи бүр ингээд салгалаад ингээд сонирн болоо. Тэгээд за би энийг бичээд дуусгаад миний бүх асуудал арилгах юм гэдгийг би мэдсэн. Тэгтээ тэрийг үргэлжлүүлэх амар хэцүү. Тэгээ багаар 2 өгүүлбэр бичгээр л одоо ингээд сонирн болоо гэдэг. Тэр одоо хүртэл дотор чинь байгалаа юм шиг. Тэгэхээр би ингээ анзаарсан байхгүй. Хамгийн аимшигтай юм бол нөгөө ухамсар сэтгэлгээн дээр суусан асуудал ерөөс хүний амар ингээд юу байд юм. Гүнд сууд юм. Тэр ухамсар суугаагүй хүүхэд насны тэр юм бол яах вэ? Байж л байдаг л та. Гэхдээ тэрийг би ингээ арилгацсан байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар төлөө зөвшөөрсөн тийм. За яах вэ?
дээ гэх тээ. А одоо энэ асуудал хаана яаж манай хүүхд дээр ирээд байгаа байхгүй. Сая манай хүүхд нэг дээр ингээд орсон чинь манай хүүхд ч бас ингээд аим бүтлэг нүдтэй бурж урастай хөөрхөн бороо хүүхд байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хичээлдээ анх орохдоо ямар гоё дуртай цүнхөө өрөөл ээж би форм өмсөл сургуульд орно гээ орлоо. 7 хоногийн дараа би ахиж хизэж явахгүй. Тэгээ би тэрийг ойлгоагүйсэн. Хүүхэд юм чинь өглөөс ирэхээ салхуураад байгаа юм бэлгүй те. Өөршөө л бодоод байгаа ш би ингээ мартцсан болохоор тэгсэн чинь ингээ яваад гэсэн чинь манай хүүхдээ сурлах нь ингээл муудаал дэвтрийнхаа ерөөсө зүгээр онсоор биччихээл ерөөсө юу ч хийдгүү мэдгүй. Тэгэл нөгөө багш нар нэх амар танаа хүч ингээд энэ чиж хийхгүй тэгээд тийсэн. Тэгээ бүр явсараа 2 сарын дараа бүр болохоо яагаад би өөрийнх нь даалгавраа хийх гээд дэвтрийг нээгээд ингээ ингэсэн чинь бүр ангийнхнаасаа бүр үе хоцорсон байхгүй. Бүр ингээ тоогооч мэдгүй. Тэгээ тэр хүүхд манай хүүхд амар сэрэглээ. Чөлөөтэй англиар ярьдаг. Хин ч англи хэл заагүй. Ингээ бүр өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг. Айгүй сэрэглэх хүнтэй айгүй тийм нийттэй ирнэ. Тэр 1-ээс 10 хүртэл хэдхэн тоглолт тэр хүүхд чийлж чадахгүй нэг хижээч байхгүй байхгүй. Тэр хүүхд угаасаа л хийх хүсэхгүй. Тэнд орчинд очих хүсэхгүй байхгүй. Тэгээ би окей. Одоо хүртэл нөгөө байдаг юм байж л байгаа юм. Хүүхдүүдийн хооронд. Тэгээ би хүүхдээ шууд сургуулиас нь гаргасан. Орчин нөхцөл нь таалагдахгүй болохгүй. Энэ хүн багш нь энийг анзаарахгүй байна. Ийм болоод энэ хүртлээ явчаад байхад огт анзаараагүй. Тэгэхээр миний хүүхдийн байгууллагын сургууль биш. Би хүүхдээ шууд гаргалаа. Гээд ингэсэн чинь чи өстө хүүхдээ сургуулиас нь гаргадаг чам шиг ээж байхгүй гэлдгүү таньдаг мэддэг хүмүүс нь авч барьж идэх гээ заяа. Тэгээ би дахиад за нэрээ хүмүүсийн зөв юм болов гэд явуулах хэвээр болов гэд дахиад 14 хоног би гүрийгээ явуулсан чи улам л хүндрээд байгаа юм. Тэгээ би бүр ингээ одоо хүүхдээ гаргацсан 9 сарын 1 битээр дахиад шинээр эхлэх гэж байгаа юм ихтэй. Одоо бол би хүүхдээ үеийнх нь хүүхдүүдэд ойлголцох, хичээлдээ дуртай болгох, сэтгэл санааныхаа тэр мэдэрсэн юмыг нь би эмчлэх гэж ажиллаж байгаа. Илүү том асуудал орчиж байгаа байхгүй тий. Хитгэн 2-3 сар гүрэлгэснээсээ болоод тий анханасаа тэр багш тэрийг анзаараагүй тий. Тэгээд одоо би эцэгчүүд амар хэлдэг байхгүй. Хүүхдээ сургуульд ороход бэлэн байна уу үгүй гэдгийг амар сайн өөртөө ярилцаж заавал 6-наас хүлээгээ тэр хүүхдийг шууд оруулах гадах шаардлага байхгүй. Тэр хүүхдийг бэлэн байгаа юу? Зүгээр тэр нэг юм сургуульд орох юм сэтгэл зүйн тест ингэ бүгдийн бэлж зураг мураг зурулдаг. Тэрийг зурсан чинь манайх угаасаа бэлэн биш гэ гарцсан байсан. Тэгээ би бэлэн биш юм чинь оруулахгүй гэсэн чинь чи хүүхдээ хоцрох гэлээ. Одоо нөгөө нийгмийн те натаа амт миний хүүхдийг өсгөх гээд байгаа байхгүй юу? Тэгээ ингээл чи хүүхдээ сургуульд нь оруулахгүй нэг жил хоцрох гэлээ мэлээ. Одоо оруул ёстой нэрэ мэрэ гээл тэгэл оруулсан тэгэл байхгүй. Тэгээ дөрөв бэлэн биш. Яг энтэй адилхан тэр сургууль дотор бэлэн биш хүүхдүүд аягүй хэд юм лээ. Тэгээ бүр нэг травматцсан. Хичээлээ хийхээсээ бүр нэг травма болсон. Одоо үеийн хүүхдүүдийн травма бол зүгээр хичээлийн травма болж байгаа. Юу тэр буули юм уу гэдэг тэрнээсээ илүүтэйгээр тэр хичээл хийн аав ээжтэй хэрэлдэн ёо тэр ангид очин тэр багшиг харна тэр бүр травматдаг болсон. Бид нар ч нэг 7-8 тад орж исэн. Тийм шүү дээ. Бид чинь чаав зургаалаа тийм юу ч мэдэхгүй байгаа байхгүй юм. Готлынхаа үдээсийг ч мэдээж мэдэхгүй орчод шүү дээ. Миний хувьд бол травма бол тийм л байгаа. Яг гоо эндээс бүр ингээд амар гоо ингээд ярих юм болов л дээ шүү дээ. Хүүхэд насны травмагүй хүн гэвэл айгу хуурах юм байхгүй. Гэхдээ тэрийг траума чигээр нь байлгаад иж юусоо болохгүй. Тэгээ тэрийг нэг амар гоё нэг юм харахаж яриад авах хэрэг байхгүй. Нэг юм юмны шалтак болгож те аав ээж намайг ингэдэг гэсэн болохоор ч юм уу манай уудаг гэсэн болохоор би юм болцсон. Би тийм хүмүүс яг мэддэг байхгүй. Тийм битгий тусмаа хүүхнүүдийг ингээд жоохон асуудал яриад ингээд чи яагаад хариуцлагагүй энэ дээр ингэж байгаа юм бэ эсвэл чи яагаад ийм хандлагатай юм бэ гэдэг ч юм уу нэг юм ярихлаар би угаасаа хүүхд байхасаа би тэ чи угаасаа наг ийм гэдгийг мэднэ сте гэл тэ яг хөө би надад бол энэ наадахгүй л таа тэ за тийм ээ гэл тэ гэтээ тэр хүн яг тэрбээ насан туршдаа амьдрах гэдэг надад бүр амар тэн санагдаад байхгүй хиндэ гайхуулаад юу гайхуулаад байгаа юм бэ тэ амар ядаргаатай хүнийг ингээд пуш хийгээл тэ миний энийг чич гэсэн наттай гоё тул та гэдэг юм ба хайшин тэ санагдаад байсан шүү тэ тул чи наус мэднэс дээ гэж байгаа шүү. Тэр сая ярьсан шүү дээ. Угаасаа травмаагүй өссөн хүн гэж байхгүй үү гэж байхгүй. Ямар нэг үр хүүхдтэй травма өгөхгүйгээр одоо хүн болгоноо одоо өөрөөр хэлбэл сэтгэлзээ үед цаан ирүүл өсгөнө гэдэг бол баг боломжгүй гэд тэ. Бас тэрнтэй яг санал хэлнэ. Гэтэ зүгээр тэр авсан одоо тэр юмыг өөртөө хумсартай одоо болсон хойноо яаж нөгөө давуу байдлаар ашиглах вэ гэдгийг л би бодсон гэдэг чинь
юу юм шүү. Тийм. Гаргалгаа юм шүү. Би тэгээ хэлчихгүй юу. Би угаасаа ингээд ийм мөнгөд тарьстай тий. Ингээд одоо модельд дундаа бол одоо энэ арьсныг одоо байхгүй байхгүй Монголд тий. Би энийгээ зараад би модель тэгэл мөнгө олоод тэгэл амьдрчлаа штэ хангалттай. Тэгээ би тэгээ хэлчихгүй аа би бол ер нь яах намайг хүүхдүүд бор мор гэдгэлээсэн. Гэтэ би бол одоо арьсныхаа мөнгөийг зарж амьдрч байгаа ш тэгэл хэлчихгүй юу. Нүгэн дээр хинд Нэг нэвтрүүлэгчлөө нэг юм дээр тэгэл юм бод. хэлээ гэж. Тий би хэлчихсэн юм би тэгээд. Тэгсэн чинь дараа нэг баар мардчлаа явж ирсэн ч чиста бие үнэлт гэж ярьсан гээ. Тэгэхээр би гайхаад би хизээ тгийж байгаа гайхаад яагаад би тгийж ярьсан бах вэ? Би өөрөө гайхаад байгаа байхгүй. Ойлгомоор байгаагаар л ойлгож тий. Тэгсэн чинь бас нэг хүн тэгсэн шүү дээ. Чиста би тэр яг бас адилхан надад адилхан ирлээ. Тэгсэн чинь миний тгийж хэлсэн амар имзгэлсэн гэдэг байхгүй. Чи барагста ингэж натар чиста болохгүй байсан. Үнэн л юм чи. Яг өөрөө тэрэндээ аяг имзэг юм байна л тий. Амар имзэг байгаа байхгүй. Ийм л юм байна. Би тэгтээ одоо ч гэсэн жоохон ингээл хүүхд тах нөгөө миний хувьд ингээ нөгөө хэвтүүлгээр ингээл ярьж харууд марууд гэж ярьдэн штэ. Би тэр үг сонсохоор одоо хүртэл ямар тэнэг юм бэ бодод штэ. Яагаад заавал эдгээр ингэж хэлэх шаардлагатай энэ дээр зүгээр өчнөө ингээд те одоо юу мэдгүй яг юу хэлэх хэрэгтэй мэдгүй л те. Гэхдээ нэг яагаад нэг юм харууд бол моол гэж ингэ ярахаар тэр яг бас л миний нэг дургуул үгний нэг Тийм л ах. тий. Нэг тэртээ олон жилийн өмнө дургуулсан л нэг үг. Тэр үгийг сонсохоор Тэгээ сонсохоор ингээд адгаад Дургуул. ирсэн. Мэдрэмжийн таниад тахгүй юу? тий. Яг намайг ч хэлээд аван санагдал заяа. Хинч надтай харьцаг багч тий. Тэгээд ягаад Би нэг юм инээдсэн юм яхаа. Одоо манай Лаурагийн үеэл нь манай ингээ бүр маш юм бести хүн баггүй юу? Манай найз. Тэгээд тэр маань болохоор бүр юм алтан шаргал хүү байдаг байхгүй. Нар мишээсэн тийм алтан шаргал хүү байдаг байхгүй. Чи манай тэр найз гэж аяа. Хүүхэд ахдаг гэлстэй ээж мэж хамаатууд бид нар бөөнөө ингээл тоглонгоос чинь манай хамаатны бас нэг охин бий. Тэг ингээл Лаураны би киви бид гурс киви болдог. Тэгсэн чинь бит хоёр нэг газар нэг тоглолт моголн дээр ивент дээр явж байгаа. Би бас хөөрхөн ингэж балгацсан хаалцсан. Манай он ч бас ингэцээ явж байгаа. Бид хоёр талаас би нараад гэж тэрэлддэг байхгүй. Тэгсэн чинь ингээ тэр нь эрэхтэй л дээ. Тэгсэн чинь тэрэлдсэн яжснаа хүмүүс манай уяал буяал гэж тэгсэн нөгөө хүмүүс нь гайхаа. Тэр нь баг юм орс юм шиг Тий, орс юм шиг заа. Тийм үү гэсэн чинь маа тэр яваас амар алиа тэгээд би тэр бусны туслыг тайлах муугаас. Амар явуулаад. бүр явуулаа. Тэрнээс хойш би бүр яг тэрийг харахаар л тэр зурныг Америктэйгээ таарч тэр миний бүр усны тос шиг үеэл гэх бүр. Бид ч хамаатнуудынхаа киви штэ гэдэг. Цагаас ороод бит гурав дээлтэй. Яг нэг киви дээл өмссөн уулзч байгаа юм шиг заяа. Бүр инээд. Зэ. Йоо яасах юм чи үгүй. Нэр энэ яг одоо хүүхэд насны одоо юу гэдэг шаарах одоо тэр нэг юм имзэглэл тэр зүйл одоо юу гэдэг Лаура дээр бол одоо ингээд хурж ирэхэд том болоод яхад бол тэр л нэг тийм сонирн биш гэж штэ. Гэхдээ чи стил хүүгээ өвдөөд эхлэнгуут зэрэг чи тэрийг болиулжлаагаа гэдэг тий ингээд зогсоож л байгаа байхгүй. Гэхдээ яг хөө зүгээр ингээд өнгөц танлаас нь ингээд өөнтөгч нүдээр харах юм бол тэртээ тэргүй том болоод тоохо болох юм биш үү. Тийм. Гэтэл бас нэгүтлийн юм байгаад байгаа. Тэгэхээр би ингээд нөгөө багш нь хэлэхгүй ингээд манай хүүхд ингэсэн байна, ийм байна, сэтгэл зүйн хувьд ийм байна гэхэлэр багш нь манай ангид ёстой тийм гадар бол байхгүй. Гэхдээ тэр хүн тэгээд идэг. Үгүй тэр ангид нь улаан цан байхгүй шүү дээ. Юугээл багшийнхаа дэргэд ч юм уу эсвэл өөр ангинд чинь ингээд нөгөө нэгдүгээр ангийн ингээд ангууд чинь параллел ангууд ер нь тэгэл байгаа шүү дээ. Тэр багш нүдэрээ хараагүй байсан гэж болно. Тэр бас залуу багш болохоор жоохон ингээд туршлагагүйсэн байж болно. Энэ бол ингээд ойлгох. Тэр чинь бит хоёр шиг тэр хүн асуудлыг мэдрэхгүй байхгүй. Энэ хүний бол байж болох асуудал. Тэгтээ тэрийг ингээд нэр ийм байсан болов гэж хүлээж авахгүйгээр зүгээр л хийсэн штэ. Үгүй штэ гэл ингээл амар. Тэгээд бүр ингээд тэр имийг улаан удааж одоо даамжруулаад яваадсан байхгүй. Тэгээд би бол тэгэл бодсон штэ. Манай хүүхдээ угаасаа л тулах стол юм. Тэгтээ насны үйл жоохон байгаа. Тэгэхээр би нэг жил жоохон хойшлуулад 7 та болоод арай нэг гоё жоохон бие дагаад надад өөрийгөө илэрхийлдэг болоо бус хүүхдүүдтэй ч өөрөө зөв илэрхийлж чаддаг. 7 та хүүхд арай өөр юм бэл. Тэгээ би тэхийн тулд шинэ одоо ингээд хичээлд явуулах орнд бокст явуул чинь тий. Ингээд хүнтэй хайрцаж марцдаг ингээд манай хүүхд чинь амар ингээд нөгөө юм лидер замтай байхгүй. Хүмүүс хүүхдүүдийг яазуудаа наашаа тий. Үсээрээ сууж тоглоё моглоё. Манай ээж танилцсан. За нэг нэгээр манай ээж нэрээ илж гэж ах шиг тий. Тийм бүр тийм байхгүй юу? Бүр ингээд заавал энд би байна гэдгийг мэдэрх гээд идэх хүүхд байхгүй юу? Тэр хүүхдийг чи ингээд иймээ тиймээгээ хэлээд ангид нь хинч юм шиг байлгаад тахаар угаасаа
тийм газар миний орчин биш очих хүсэхгүй. Аха. Тэгэхээр би энэ одоо илүү хүүхдээ нэг зүгээрээ угаасаа л ийм байж болно шүү. Одоо хоёулаа тийсэн шүү. Өөр арга байхгүй тий. Тийм тэгээд жоохон чи том болоод ирэхлээр анги чи хүүхдүүд ч тохоо чи өрөөж ээжийг нь бартна. Тий асуудал бол угаасаа ийм гэдэг юм их ойлгох гал. Ядаад л байгаа. Одоо сая жишээ зүгээр травмагаа бол ингээд 50 явуулсан. Гэхдээ стил тэнцэнийг дургу үгийг хэлэхэд дотор ингэдэг хിവэрэ байгаад байна. Гэхдээ тэр травмаг би одоо тэр юу гэдэг юм бусдын нүдэнд сул тал юм шиг харагдаж байгаа байдлаа хожимд давуу тал болгож ишгэлсэн гэлдэг. Саяас ингээд хүүхийнхээ тухай ярьж байна. Ер нь энэ яг хүүхэд насанд байхад авсан энэ шарахч байдаг юм уу? Бусдаар одоо гоочлуулсан, гадуурхагдсан нэг бол ингээ муухай үгээр хилүүлж ийсэн ч гэдэг юм уу. Тэр зүйл хүүхдийн ирээдүйн одоо нэг үйлдэл дээр яаж буудын гэх юм уу. Нэг бол ингээ зүгээр яасан ч байсан ингээ том болоод өөрөө ухамсарлаад ойлгочингуутлаа ялгаагүй л тэр үед ингээл бүгд л алддаг штэ, бүгд л тийм штэ гэд уучлаа зүгээр тэр нь ямар ч үйлдэлт нь нөлөөлөхгүйгээр тустай байх боломжтой юм уу? Траума дотор айгу олон янз байхгүй. Тэр жижиг, том, тэгээд core, комплекс гэдэг айгу олон төрлөөр ангилагддаг. Тэгээд хамгийн хэцүү нь эхэлсэн траумаг өөр ингээд хэлбэрүүдээр өөрчлөгдөд явчихдаг. Тэгмээд бид нар болохоор яг энд авсан гэж ойлгоод байна шүү дээ, тий. Тэгтэл тэр маш олон юм давхарлагдаад, шинжлэгдээд, эсвэл бүр төмөр хамгаалттай болоод, тий. Эсвэл тар тийшээ яваад ингээд үүслийн хувьд тэгээд задралын хувьд хаана очиж яаж нөлөөлсөн бэ гэдгийг эхлэл цэгээс нь эхлээд бүгдийг хөөх хэрэгтэй. Тэгэхээр юун дээр дараа нь илэрч болно. Яг энэ хэлбэрээр гадуурхалтаар илэрхгүй байж болно. Энэ траумаг ямар нэр хаяг шашиг өгөөд ямар өөр хэлбэр дүрстэй болгоод хаанаа оршуулсан бэ гэдг нь аягүй чухал байдаг. Тэгтэл нөгөө зөвхөн энд байгаа л гэж хүмүүс ойлгодог. Тэргээл хайгаад байдаг. Тэгээд траумад үзүүлж болох хамгийн одоо хүчтэй хариу үйлдэл бол нөгөө сая хэлсэн panic attack юм уу? Ингээд сонсоход panic attack байгаа байхгүй. Энэ мэдрэмжээр би өөрийн биеэр мэдэрчээс учраас маш сайн мэдэрч байна. Үйлчлүүлэгч нар дээр ч гэсэн шууд ажиглагддаг. Ингээд амар сэтгэл хөдлөлийн хувьд юм нөгөө юм ядарсан мэдрэмж аавна. За тэгээ яг сэдрээд ирэхээрээ юм толгой харанхуулах те пульс ихсэх ингээд зүрх ингээд амаар гарах байгаа юм шиг болох те ингээд нүд юм хараад байгаа мөртлөө ингээд орчноосоо тасарчдаг те чих ингээд хүний ярьж байгаа яриа тод сонсогдно эсвэл бүх яриа цаан сонсогдоод зөвхөн ингээд амьсгал сонсогдоод байдаг гэсэн л нэг ийм мэдрэмж ахгүй. Энэ тохиолдолд бол нөгөө аль хэдийн симпатик өөрчлөлтүүд ороод ирсэн учраас тэр юм бичих цаашаа яах ч боломжгүй. Гэхдээ энэ хүчтэй өдөөгдөж байгаа эсгэл бидний нөгөө трауманы бид нар өөрсөө каверлаж нуугаад хувиргаж сублимац хийгээд тэгээд трансференс хийгээд ингээд амар олон юм болгоод шал өөр газар тий ингээд өөр дүртэй болгоод тавьсан байдаг. Тэгэхээр тэрийг нь хөөх хэрэгтэй. Дутуун комплекс дээр яаж ялгарлан гадуурхалт хүнд өөрт угаасаа дутуун комплекс үүсгдэг. За тэр дутуун комплексыг уул нь бол тийм биш шүү дээ. Тэгтэл тэр ингээд гаднаас үний юм шиг мэдрүүлээд те ингээд өөр юм шиг эсвэл дутууч юм шиг мэдрүүлээд нэг ямаараа ингээд нэг юм хүрхгүй, тэнцэхгүй те ижил биш гэсэн мэдрэмж аваад тахаар би цаа авчихсан. Тийм мэдрэмж аваад тахаар хүүхд ингээд энэ хэсгээ нэг бол те юу ч болоогүй юм шиг явах эсвэл тэрийг давуугийн комплекс болгож ашиглах хоёр сонголт үлддэг. Энэ хоёр нь хоёулаа тийм сайн арга биш. Яагаад гэвэл давуугийн комплекс үүсгэгчээр за одоо би энийг үүсгэсэн юм чинь энэ байхгүй болцсон гэдэг буруу дүгнэлт явдаг байхгүй. За тэгээ би ингээд цагаан каверлцсан явж штэ те нөгөө амар том заслынхаа шархан дээр хүүргийн нэг шархны лент наачгаал ингээд гой болж ийн гэж явж ийн л да те. Одоо иймтэй болцсон юм чинь би дахиж ингүүлэхгүй л яваад байгаа байхгүй. Дахиж хинч надаас татгалзахгүй, дахиж хинч намайг үсэхгүй, дахиж хинч надаас одоо салахгүй, хинч миний үн цэнийг үгүй хийхгүй, би байгаар хүлээшүрэгд ингээд нэг юм бүтээц яваад штэ. Энэ хизэж энийг имчилдэггүй. За тэгээ ингээ явж итэл үгүй гэдэг буцаад татламж ирдэг байна. Тэр бүр амар. Энийг аавгад shit. Энэ cover бүгд биш байсан. Үгүй байсан юм те. За тэгвэл би одоо юу ч хийж чадахгүй юм байна гэд яг тэр core trauma-с итерхэр хүн ер нь бол нөгөө emotional exhaust гэдэг ингээд бүр амар ядралтанд оронгуудаа ямар ч орчин болон хүнтэй харьцах харьцаануудаа бүгдийг тасалдаг. Тэгээд тэгж яагаад за те юу ч нуух, дээр нь хаах, юугаарч таглах шаардлагагүй юм байна. Би өвтцсэн юм байна. Тэгэд үүнийг эмчлэхийн төлөө буцааж X-ээ дуудаад ярьсан ч болно.
Сая бол тэгж хэлмээр санагдсан. Үгүй дуу. Өөрийнхөө имчилгээний төлөө ингээд X-тэй хэлж үлдээж чадаагүй гэд маш олон хүмүүс байдаг шүү дээ. Тэр байтугай нас барсан аав ээжтэй хэлж чадаагүй бол булшин дээр нь оч гэдэг даалгавар сэтгэл засал өгөхөөр үгүй гэдэг байхгүй. Тэр хүн намайг үгүй тэр хүн юу гэж бодох хамаагүй. Чи хэлэх юм хэлж. Чи дуусах юмаа дуусах чи түрээ тэр тэгээ хоёлаа артлынхын нэмийг бол яаж хийж байгаа зохицуул. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэмжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Choco Metropolis Club Amigo VIP House. Тэгээд дуусах хэрэгтэй Би гэдэг тэгсэн шүү дээ. Би чам зориулаад ном бичиж байгаа. Тэгээ дуусахаар чамд уншуулна. Чамраас тийм нэгсэн аахгүй. Яа над ч бүр сонсон ч миний бүр хав миний шар ус болсон. Тэр хүн чинь бас тэрийг унш амар байдалд ордоггүй. Тэнд чинь тийм үстэй би тэрийг бүх юм байгаа штэ. Жаа бас тийм бас сайхан сэтгэлтэй би бичихгүй байгаа. Дээрэс нь би амар хурмын хойд зориулаад тийм хурмын хойд зориулаад гоё романтик юм хийж байгаа биш салаад явцсан гэсэн тий хүүхдийнх нь ээж нь тийм зүгээр далааны амжилт дээр галзуу юм шиг гарч ирсэн тий би чам зэрэг уншаа чи энийг уншнаа цаа ёо гэх бүр тэгсэн жоо би бүр сонсон ч надаа юм байна гэлтс чи би бүр тэр үгийг ингээд тэр өгүүлбэр яг тэрийг нэг хоших тийм хөтлөө нээс нэрээ энэ хүн би энд уйлж гацаж гачин болж байгаа юм чи энэ хүн бол баг мормор санагдах байгаа. тэгж гаргасан номстой зөндөө байдаг шүү. Тэгж ичлэгдсэн зүйлсүүд ч маш олон байдаг. Ер нь бол айгу сонгодог жишээ байхгүй тий. Эмэгтэйчүүд их тэгж ном гаргадаг штэ. Миний мэдж байгаагаар маш их хүн байна. Тэгэхээр саяныхаа дуусах чи тий. Тэнд нуугдаж нөгөө дарагдаж би ийм мэдрэмж авах хүсэхгүй байгаа. Сайн нөгөө сонсоход хүмүүс нэлээд тааруулдаг, чанаргүй хэрэггүй харилцаа нэлээд их байсан байна. Тэгэхээр ингээд нөгөө хог татдаг машин шиг ингээд ачаа хитцэн явж исэн байгаа байхгүй тий. Тэгээд тэр дундаа нөгөө ингээд ч нэмэргүй юм шүү гэдэг мөчөд тан нөгөө инсайт болж байгаа. Тэгээд хүн чинь чанартай юм аа хийх юм аа түүж авахын тулд эхлээд үгүй энэ хайрцагын дотор юу вэ гэдгийг мэдхийн тулд замбраагүй байх юм бол гаргаж ирж байгаа таардаг шүү дээ тий. Тийм процесс явж байгаа. Тэгээ юу ч тэрийг далдлахгүй нуухгүй өөрөөр хэлбэл тэр травмаг эмчлэх ямар нэг шинэ юм үүсгэх ямарч боломжгүй байхгүй. Тэр идэхгүй. Тэрийг байгаар нь зүгээр хүлээж авах боломжтой. Тэгснийгаа мэдэх боломжтой. Тэр үед тэгээд юу хиймээр байсан дуусгаагүй зарим зүйлсийг дуусгаж өөрийгөө хайрлах боломжтой. Тэгэхээр нөгөө дээр нь ингээд наагаад яваад идэх нь л бидний хувьд нөгөө буруу зүйлтэй байна. Үгүй энд байгаа юм чинь сэтрэх үед сэтэрчл таарна. Ой санамжаа бүрэн ингээд нөгөө бүгдийг арчдгүй юм бол тодорхой хэмжээний юм байна. Гэхдээ үзүүлэх реакцийн хэмжээг бид нэр багасгаж болно. Тэрийг зүр итгэхгүй болгож болно. Гэхдээ тэр хизэж шигтгээ болохгүй л байхгүй. Нөгөө сайн нөгөө хүмүүст ингээд таалагдах гад харилцаа гэдэг чинь бас энэ нөгөө хүмүүс ингээд нөгөө багаас ингээ юм тиймгээд тахлаар буцаагаад нөгөө би хүмүүсийн хайрыг татчихэж ч юм уу хүлээн зөвшөөрөх ёстой юм шиг байна гэдэг юм даалт бас тийм бодол байсан юм шиг байгаа юм би. Ягаад гэвэл би хүмүүстэй амар nice харьцдаг байхгүй бүр ингээ тусалж гайлж хаус гэж өөртөө байхгүй байсан ч гэсэн гаргаж өчгөө л ингээ та найс над чинь зохицуулъя. Тэгээд одоо ингээ би өөр нэг анзаараа харж хаад намайг ингээ дэргэн тойрны хүмүүс ингээ лавраад л хилжүүл энэ бүр батны зохицуулагдана гэдэг тийм бодолтой байдаг. Тэгээд хөшөө энэ нэг игсэн чи ингээ тахын чи нэг энийг ингээд хийж хэдэнгүүд нь би тэгээд амар дуртай хүлээж авч мавч хийдэг. Тэгээд энэ нэг буцаад намайг амар ядраагаад тавьсан. Тэгээ би бодсон байхгүй. Окей тэгвэл би ингээд шал өөр хүн болоод энийг ингээд тоохоо болоод ч юм ингээд ингэчих юм гэхэлэр би бас ингээд тийм хүн байхыг бас хүсэхгүй байгаа байхгүй. Стил ингээд те мэддэг чаддаг хүмүүс нөгөө аврах супер хиро нь баг баймар сандаад байгаа байхгүй. Нэрээ үнэхээр миний чадал хүрчлээ боломж нь байвал. Гэтэ одоо юу гэж өөрчилсөн бэ гэхэлэр найзынх нь боломж чадал те ингээ мэдлэг чадвар ч юм уу ингээ танил тал хөрүүл би ингэж өгөө. Үгүй болвол дайсан чадахгүй шүү гэд хэлдэг болсон. Хуучин бол ингээ тийм байхгүй байсан ч би хийж өгдөг байсан бүр. Тэгээ ингээ эргээ харахаар тий баг яг тэр цаг хугацаа тэр юм өөртөө зарцуулсан бол би баг одоогийнхаас амар илүү гоё амьдарч явах хэрэгтэйсэн байхгүй. Амар бол ингээ хүмүүс рүү ингээ гадагшаа. Ер нь бол нэг юм гадагшаа байсан байхгүй. Дотгошоогоо биш. Тэгээ би өөрөө дотроо тэр юунд ганцаардсан л байгаа байхгүй. Би өөрөө өөртөө хийж өгсөн юм айгу баг. Дандаа хүмүүс рүү ингээ ингэсэн. Одоо бол илүү өөртөө хийж өгч байгаа тийм ганцаардсан нөгөө
айгүй их ганцаардах тусмаа дотроо ингээд ганихрах тусмаа ч юм уу нэг бол доторх нь ингээд нэг юм биш байгаад байгааг мэдэх тусмаа хүн нөгөө тэрлүүгээ өнгөхөөсөө айн гутлаа улам гадагшаага болдог юм шиг бас надад санагдаад идэж шнэ ингээд хамгийн амар юм дотор нөөрийнх нь дотор байгаад байгаа. Тэгээ яг нөгөө нэг яг тэр өөртөөгөө үлдэх юм бол ганцаараа байх юм бол тэр хамгийн амар юмтайгаа хамт байх гээд байгаа учраас одоо нөгөө өвдөлтөө мартахын тулд юуг нь оншин тодруулахгүй зүгээр ингээд ибупрофен угаал яваад байгаа шиг тэр цэг дээр очиж унахгүй тулд тэрийг тэнд амар юм байгаа гэдгийг ингээд мэдгүй тулд ч юм уу мэдээд байгаа хэрнээ орохгүй тулд ингээд наан байгаа ингээд хүмүүстэй ингээд айл болох завг байгаа, айл болох хөвгчлөлтэй байгаа, айл болох нөгөө үдтэйгээ ингээд байнга ингээд нэг тийм Яг онод хэлсэн. тий яг тийм хэмнэлээр байх гэдэг. Өөрийнхөө ганцаардлыг шийдэж чадахгүй. Гэхдээ чамаа ганцаардуулахгүй байх замаар өөрийнхөө ганцаардлыг шийдэх гэж оролдож байгаа. Яг тий ер нь Сая энд болохоор одоо энэний дараа өгөх гоё бяцхан тип зөвлөгөө гэх юм уу тий. Тэгэхээр одоо энийг нөгөө трама дээр суурилсан гэж байгаа боловч энийг сэтгэл зүйч салгаж өгдөг байхгүй. Хоёулаа угаас өглөгч юм байна. Хоёулаа угаас kind юм байна. Хоёулаа угаас амар gentle зантай юм байна. Амар гадагшаага. Энэ бол траман дээр суурилж хийж байгаа үйлдэл биш. Зүгээр угаас байсан авьяасаа байгаа өөртөө тулгарсан асуудлаараа л шийдчихсэн юм байна. А хэрвээ энийг зөвхөн нөгөө намайг бити гадуурхаасаа, бити намайг үл тоогоосоо гэсэндээ хийжсэн гэдэгтээ холбочих юм бол энэ нөөцөө дахиж ашиглахаас хүн татгалцдаг. Тий. Тэгэхээр тэрийгээ бойлуулад угаасаа байсан тэр чадвараа ашигласан. Тэгэхээр одоо энийг те хүмүүс таалагдах, хүмүүстэй хамт байхын тулд ашиглахгүйгээр би яаж өөрийнхөө төлөө энэ чадвараа ашиглаж болох юм бэ гэж ашиглах юм бол тэр трама жинхнээсээ одоо гуниглна гэсэн. Би бүр тоогдохоо болчихлоо. Трама тоогдохоо болцсон те. Тэнд ямар ч ашиглага хийхээ болцсон те. Тэгээ тэрийг өөрийнх нь бодит потенциалаас нь салгаж өгдөг. Тэгээ яг тэрэнд нь тохируулсан энэ зүйлтэй зүйлгүй ямар ч одоо өгөгдөл ямар ч одоо төрмөл байдал юунаас ч илүү энэ танд угаасаа л байсан чадвар юм байна. Тэгээд энэ нээлттэй чадвар, бусдыг менежлэх чадвар, нийцтэй байдал, хүмүүсийн арга ивийг олж байгаа. Энд чинь бас амар sensitive буюу хүн хүнтэй харилцах төрлийн мэргэжлүүдээр бүгдэн дээр аюу сайн чадна гэсэн үг байхгүй. Хуульч, нэвтрүүлэгч, хөтлөгч, сэтгэл зүйч, одоо философч гэл ингээд эдгээр бүгд боломжтой гэсэн үг суурь нь байгаа. Тэгэхээр эдрээс надад одоо боломжтой юу байна? Миний амьдралын утга учиртай холбогдох юу байна гэдгийг холбодог. Тэгвэл тэгээд нөгөө дургуутж хийхэ болчих штеп. Хүнд туслахтаа, сайхан хандахтаа. тий. Угаасаа л би ийм юм чинь гэл өөрийгөө бас нөгөө хүлээн зөвшөөрөх нэг юм байгаад байгаа байхгүй тий. Ерөөсөө л өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс л бүхэл юм бэлтгэл юм бэл. Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг чинь өөр амар том юмтай нүүр тулж байгаа штэ. Би нэрээ угаасаа тийм ээ би хүлээн зөвшөөрч байна ааха гэж хэлнэ гэдэг чинь Өөрийгөө новш гэдгээ хүлээн зөвшөөрнө үстэй тий. Таалагдах жишээ байна гэдгийг хүртэл зөвшөөрнө гэдэг чинь зоригтой байна штэ. Амар. Тэгээд энэ завсар нэвтрүүлэхээ юунд итгэж яа. Бүр амар болсон. Манай Seoul Lab-ийн ерөнхий ивент итгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн жих Baby Lab хамтран ажиллаж байгаа. За мөн үүнээс гадна сар болгон бүсгүүчүүд бидний итгэлтэй ханд өөрийгөө хайрлын ураатай Oxy брэндээс хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Мөн манай Seoul Lab та бүхэндээ Amigo VIP House-аас хүрж байгаа шүү гэдгийг дуулгаж байна. За тэгээд яриагаа үргэлжлүүлэхэд сая тэгээд одоо юу гэдэг нэг тийм чиний нөгөө уналтын цэг дээр гэх юм уу? Одоо яг ингээд за энэ хүртэл авчлаа. Enough одоо ингээд би болий. Одоо энийг ихлүүлье гэдэг нөгөө боксоо хоослсон. Яг тэр үед чинь аттай учирлаа гэд хүн гарч ирсэн юм шүү. Тэр хизээ тэр ингээд яг нөгөө өөрийгөө тэрээр ингээд яг өөрийгөө хайрлах ч юм уу өөрийгөө хүлээн зөвшөөрөх за өөртөөгөө ажиллаж эхлэх гэх цаг мөчтөө давхцсан юм уу өмнө нь байсан юм уу дараа нь гарч ирсэн юм уу гэдэг чинь нөгөө нэг чамааг яг энэ процессыг хийж байхад дэрэгдэх хүний чинь үзүүлсэн нөлөөлөл яг ямар байсан бэ гэдэгтэй л холбогдох гээд байгаа юм. Одоо энийг ярихын тулд тэртэй намрын нэгэн орой тэр би нэг л сонь уналтанд ороод нэг л биш болоодсэн гэдгийгсэн шүү дээ. Тэр яасан бэ гэж би одоо ингээд бодоод тахад түрүүний миний өөрийгөө ингээ 2-3 жил аяга айтайхан болгочлоо гэж утсан чинь нөгөө салтынхаа травмаг би яахгүй юм байна. Энийгээ анзаарахгүй яваадсан юм байна. Зүгээр яг үүндээ хамгийн том шалтгаан нь энэ л байсан байна.
Яагаад гэвэл би 25 настай ганц би гэж болсон тийм. Тэгээ би тэр хүнтэй 7-8 жил үргэлж жагаад за хоёулаа үнэхээр болохгүй нэ гэдээ би салсан чинь жирэмсэн болчихсон. Гэтэ би юу гэдгийг тухайн үедээ за окей тэгвэл хоёулаа жирэмсэн би хүүхдээ олж байгаа юм чи хоёулаа буцаагаад нийлээ мэлтэйгэл хүүхдээр нь тэр хүнийг тхийг хүсээгүй. Угаасаа л би гэд ингээд шийдсэн байсан учраас тэр хүнийг бас ингээд тухайн үеийн миний нөхцөл байдал юу вэ гэхэлэр би тэр хүнтэй ингээ хамт байхын тулд би их орноо одоо эндээсээ би ингээ явах хэрэгтэй байсан байхгүй. Гэтэл тэр үе тийм байгаагүй байхгүй. Манай ээж ч өвчтөй би ингээ ээж мэжийг хардаг асардаг ингээд би өчнөө хариуцлагатай энд байж тэр хүний төлөө тэгж яв боломж байхгүйс учраас би тэр хүнийг зүгээр л явуулсан байхгүй. Окей чи ингээд өөрөөрөө ингээд яваа би энд ингээд үлдъя гэдэг том шийдвэрийг л 25 таад бол гаргасан байхгүй юу. Гэтэл энэ ингээд 8 жилийн хугацаанд битүүрт ингээд салах ёстой ч юм уу хоёрт ч болох ёстой байна гэдэг 4-5 удаа битүүр бүр ингэж болж исэн. Тэгэхээр буцаал нэлчдэг гэсэн. Тэгэл ингээл даал ингээл ингэдэг гэсэн. Тэгээ бодоод тахад 25-наас хүрэхлээр хүний нөгөө тухны уртлын хэсэг яг нөгөө ингээд бүтэн бүрлдэж дууст юм билээ шүү дээ. Тэр чинь ингээд зөв шийдвэр гаргаж та тий яах хүсэг. Тэр болтлоо ингээд тэр магадгүй дутуу хөгжөөдөөс учраас тэрийг аль дээрээс хойш ч юм уу эртнээс харахгүй л би ингээд заавал байх ёстой энэ хүнтэй буцаад нийлчих гэдэг юм уу ингээд байгаадсан баг. Тэгээ магадгүй яг ээж болохгүй л ингэж яхаа за ер нь болио доо гэдэг тийм болсон л ер нь зөв юм байна гэдэг шийдвэр гаргаад. За тэгээ ингээд явж исэн чинь яах вэ? Ганцаараа ингээл хүүхдээ ингээл бүх юмаа ингээл хүүхдээ би чи ингээл өөрөө те хүүхдээ аваад тустаа ингээл гэрээсээ ингээд тустаа ингээд яаж аав ээж хаа гэрээс нэг ойтой байсан. Тэгээ тэр үед ингээд хүүхдээ хөхүүлээ шалан дээр тавьчихвал өөрөө гэрээ хассан босоо ганцаараа хийгээл ингээл бүх юм өглөө босоод орой хүртэл бүх юм дээр би хүүхдээ хөтөлж авч явдаг. Зураг авалтанд хүүхдээ амт ордог. Ингээл хүүхдээ нөгөө өөрөө би чинь хөдөө эмээ дээрээ ингээд нөгөө өссөн. Тэгээ ээжтэйгээ багтаа дотн биш байсан учраас би өөртөө би хизээж хүүхдээ ажилласаа болж ч юм уу өөрөөсөө хол байхгүй гэдэг тийм ингээд яагаад л тийм болвол тийм ээж одоо хүүхэд ээж хоёр хоорондоо жоох ингээд хүндий болчтой юм гэдэг юм өөртөө зүгээр тэгэд хэлсэн. Тэгээ хүүхдээ дандаа авч явдаг гэсэн. Ингээд ядартлаа авч явдаг гэсэн. Тэгээ ингээ яваад гисэн чинь юу болсон бэ гэхэлэр энэ хоорондоо зээлтгүүлт нөгөө л хүмүүсийн амьдралын асуудал ингээд нуруунд дээр ингээд би зүгээр л ганцаардаад тэгээд нөгөө ганц би болсондоо харамсаад ч юм уу гутраад ч юм уу те би яагаад ингэж байгаа юм бэ гэдэг бодлол намайг тийм байдалд хүргэцэл юм билээ л те ингээд нэрээ ингээ харахаар чадаад байгаа юм шиг нэг болохгүй ч байгаа юм шиг те ингээд яагаад би дандаа өдөр болгон юм стресстэй байх хэрэгтэй юм бэ гэдэг ч юм уу те нөгөө гол асуудал ерөөсөө салтаас л үүссэн байна. Өөрөө би тэр хүнтэй шин 7-8 жил үргэж явах та тийм болчихно гэж би бодоогүй явж байгаа тийм болцсон. Тэгэл нөгөө галзуу юм шиг ингээд яваа эргээ харсан чинь амар ядарсан. Бүр үнэхээр ядарсан байсан. Тэр би хамгийн түрүүнд тэрийгээ барьж авч л ч юм уу ингээд тодорхой хэмжээнд л ингэлэх хэвэл байсан юм л да. Эсвэл тэр бугалтсан байгаа юм би угаасаа л нуугдсан байсан учраас 2-3 жил ухаж баг юмаа ингээд засал залж жагаад тэр юм руу орох хэрэгтэй байсан ч юм уу мэдхгүй те. Тэгээд ингээд нэг өдөр яг нөгөө нэг коридор тунцдаг өдрөөс жогоош ингээл тэг ингээд юм бичээл ингээл хэлчихсэн. Тэгээ би тухайн цаг үед яагаад тэр ингээд сэдэрсэн бэ гэхэлэр манай хүүхдээ авбитэр би нөгөө ажиллаар ингээд их урагшаа яваадсан байхгүй. Тэнгүүд нөгөө яах вэ ингээл манай хүүхч гэсэн ээж би аавтайгаа уулзмаар байна гэл нөгөөдөг чи нөгөө шанхаад ингээд ажиллаж амьдэрдэг ингээд ажлын шаардлагаар тэгээ би хүүхдээ за ер нь аавтай ингээд уулзуулъя гэд шанхаа руу авч явсан. Оноор шинэ жилээр 2 жилийн өмнө тэгээд ингээл эхлээл явахт ингээл амар гоёлаа шүү дээ. Ингээл аавыгаа хараад ингээл тэгсэн чинь маргааш нөгөөдрөөс нь 2-3 дараа нэгэн тэл нэг тустаа уссан болохоор ингээд татна биш. Нэг л ингээл нөгөө аавынх нь хэлж байгаа өгч хатуудаал нөгөө хөгчин гомдоол ер нь ингээл эвгүй болоодсан байхгүй ингээл харилцаа. Тэгсэн ирнэ бутаатаа тийм яг яал ингээд надад хэлгээд байгаа ч юм шиг те. Яг яах гээд байгаа юм мэддэхгүй ингээд аав байлгац. Бидэд яг тийм байдалтай бахад жил болчихж байгаа байхгүй тэрнээс хойш. Тэгээ бүр ингээд одоо би яах ёстой юм бол би найзтай болохоор битгээ одоо ингэж явж байгаа гараа буцаад нийлцэж тэр юм шиг энэ дөө шиг хүүхд одоо ингэж яхаар хоёр тал зөөж явж байгаа гэд нөгөө чи бүр сүултээ нийлэн бохоо ботцсон гэж явж байгаа байхгүй. Чи өөрөө юу? Тийм би сүултээ баг текст тэр нь ч баг зүү юм болов текстор ч болов амар ядраад байсан. Тийм бүр ядарсан яшиг ингээ аавтай байх юм бол арай л дээр юм шиг байна гэдэг ч юм уу те. Тэгээ байж байгаа тэгээ ботцсон чинь нөгөө зүв зөөр явж исэн амьдралаа тийм ингээд нөгөө тийм бодол орж ирээд нийлчүүл яана гэдэг бодлоос болоод нөгөө хийжсэн ажлынхаа төлөвлөгөөнүүдийг ингээ эсрэгээр нэг идэлж байгаа би чам. Тэгчиж магадгүй гэдэг байдал ингээд орцсон. Тэгсээр нөгөө хүн ч надад тодорхой байдал өгөхгүй шүү дээ. Тэгсээр нэл чи ингээ нийлчих магадгүй гэдэг дээр нь план зохиогоод тийм би тэгээд хэлсэн. Тэгээ тэрэндээ стрессцсэн. Ингээд яг яах гэдэг нь тодорхойгүй болохоор. Тэгээ байж байгаад би яг тэр орой л мэдсэн аахгүй.
За юугасаа л энэ хүн чамааг ийм байдалд ингээд та хоёр ингээд яриад байгаа чинь чамааг үнэхээр ядраагаад байгаа юм. Тодорхойгүй байдал чамааг буцаагаад аваад ирчихэж байгаа юм байна. Тэгэхээр чи энэс сал гэд тэгээ би шууд дотроо яг тэр коридор дотор байхдаа шийдвэр гаргачихсан. Окей, би юугаас энэ хүнээс юу ч дахиж үсэхгүй хүлээхгүй те. Буцаага 5 6 жилийн дараа ингээд бодож байгаа нь ямар тэнийг юм бэ чи нэрээ гэдэг ингээд юм болохгүй шүү дээ. Тэр хүн ч гэсэн бас дарамтахгүй те. Чи ахаад өмнөхөөсөө илүү том асуудал руу орох гэж шүү дээ. Тэгээ болоо тэгээ илүү өөрийгөө чөлөөлөөд тэгээд яагаад би одоо хүнтэй болцож болохгүй гэж. Яагаад би зүгээр л те яагаад магадгүй зүгээр танилцдаг сайт руу орж болтгүй юм гэдэг ч юм уу те. Зүгээр л би Саснаа мэдсэн шүү. Одоо би салсан дээ. Чи нөхрөө штэ гэж. Нөхөргүй штэ гэдэг. Байгаагүй штэ. Чи сингл болоод өвөлтөө ямар ядаргаатай бай. Тэгэл өөртөө жоохон чөлөө өгсөн байна. Окей, тэгээ би найзуудтай ялж амж гой сингл найз зүгээр танилцуулаарай. Тэгээд манай бүр нүдэн өрөөд байгаараа ингээ хаалгацаа. Гинэг юм ч одоо тэгээрлээ гэгээл одоо бүр буцаа жоохон буруу яваад байгаа. Арай дэнд өөрсдөд байдаг үү? Арай дэнд өөрсдөд байдаг нөгөө. Тэг ингээ явжсэн чинь би 12 сарын 25-нд дэлгүүрээ нээсэн байхгүй одоо Итали усныхаа дэлгүүрийг нэг нэхийн тулд би бас амар хөдөлмөрсөн ингээ өчнөө сар ингэж жагаад 12 сарын 25-ны өдөр за Крисмстэй ингээ яагаад ингээ за зүгээр амар том би нээлт хийж чадахгүй юм байна. Гэтэ зүгээр л хаалганы онгоолгоо дэлгүүрээ ингээ те онгоолгоо тавьчих. Тэгээ яах вэ? Стори хийгээдсэн байхгүй би. За дэлгүүр нэг чинь. Тэгсэн манай хүн ландруу бичээл исэн байна л та чаавас. Би тэр нь ерөөсөө ингээ анзаардгүй харахгүй. Тэгсэн 27-ны өдөр ах танаа дэлгүүр хаана идэв? Би танахаас шинэ жилийн хувцас авах гэсэн юм аа. Шинэ жилд орох гээд гэхгүй. Тэнгүүд нөгөө мөнгө оруулсан. Эхний орлого. Нөгөө чааш байгаа. Манай дэлгүүр тэнд байдаг. Локейшн зааж өгөө. Тэгээд яг манай дэлгүүр хамгийн анхны удаа орж ирээ. Манай хамгийн анхны үйлчлэгч ихгүй юу? Тэгээд яг Уучуудалтаж авахтай эзэнтэй надад байгаарай. Тэгээгүй инээдтэй заяа ингээд манай хүн амар юм хинэггүй тэгэл нөгөө хөдөө гадаа ажилтдаг хөдөө авдаг ажилтаа яг нөгөө ажлын хувцастай ингээд ороод ирчих нэг залгуу амар хинэггүй ингээд тэгснэ би чинь ингээд бас тэ ингээд шинэ жилийн хувцас гэсэн болохоор гоё илүү гоё ингээд өөртөө тохирсон мөнгө ингээд зөндөөд байгаа штэ чи ингээл яаж ингэж би ийм юм өмсдөг би ер нь нэг саарл юм авмаар байна би саарл юм авах гэж орж ирсэн гэдгээ болдгоо тэгэхээр үгүй чи ингээд үзгээд гэсэн чүрс өгөнд ордгоо тэмүүт нь би за тэгвэл чамд маал үрс зарах юм байхгүй чи өөр газраас очиж байгаа би ч бас ингээд яндамаад ингэж шүү дээрс за би тэгвэл ямарсан сороочин цамцсан ингээд авчиг тэгээ гараа яваа тэгсэн маргааш залхаад би нөгөө нэг өмдөө юу н авъя нүүн зарахгүй штэ Дарахгүй таарах юм болсон. Би ардлын дээр агуулгаа бүр ухаас залхуу өрөөдсөн байхгүй. Үн тэнд байгаатай сайз нь. Гэтэ би зүгээр тэр ингээс залхуу. Тэгээ би за хүн бас мөнгөчтэй тэр чинь юмсэн. Дахиад ухаж байгаа байхгүй. Тэгээ би эрэхтэн 3 өнд бэлдсэн. За би чаанд ингээ энэ 3-ыг бэлтчлээ чи. Тэгсэн чи би нөгөө дэлгүүрийнхаа хувц цолдог хэсгийг хийж чадаагүй. Хувц цолдог хэсэггүй байсан байхгүй. Тэгээ тэгс нөгөөдөг чи би тэ яаж ингээ тайлж мэлж ингээ өмсөн гэсэн. Би ч нөгөө модель хүн хаамаагүй газар буцаад хэлээ сурцсан юм чи нөгөө өөршигөө бодоод яг та наана ингээд сольч би чи надаас чи дагаад би цаашаараа зогсуулаа ялтаа маялдаг юм бодохгүй. Тэгэхгүй би ингээд чадахгүй байна гэхээр за чи тэгвэл энэ тэрийг аваа явчих. Гэртээ очиж томж үзээд тэгээд болж байгаагаа тэгээд яагаад болохгүй нь очиод болох юм уу гэд. Үгүй болно шүү дээ. Би одоо нэгэнт ингээд дэлгүүртээ явах хувцалах өөрөө би чанд бэлдэж чадаагүй юм чи тэгсэн л дээ шүү дээ. Тэгсэн чи за тэгвэл окей чи тэгвэл надад дугаар өгч. Тэгсэн чи би дугаараа хэлсэн чи надад орсон. Энэ миний дугаар юм гэдэг хэвгүй юу. Тэгэхээр би гайхаад гэдгсэн чинь үгүй чи хардаа би чамруу ингээд дахин миний дугаарыг хос дугаар нь шүү дээ. Битэрийн дугаар нэг л тооны зүрд. Вау. Ямар сайн тий. Тэгээд би бүр амар сонин би энэний өмнө хүн нэг дугаарыг айгүй удаан барьж агаад хоошоогоо байгаль нуурлаг би өнгөрсөн намар явчаад наадмаар явсан байхгүй. Тэгээд машинтай явсан. Тэнгүүд машины хажуугаар зурж байгаа машинууд дандаа л долоо гэж дандаа долоогийн дотоол байгаадсаахгүй. Тэгэхээр би Монголд хурж ирчээд юу нь усныхаа дугаар юу сальчи. 3-7-оор юу жигдрүүлчих. Дэлгүүрээ бас 3-7-ыг нэрлэлсэн. Тэр өдрөөс хойш ер нь би дандаа л бүх юм 3-7 болгоцсаахгүй. Тэгэхээр чи манай хүний бүх юм 3-7. Шинийхэн номер, утасныхан дугаарт өөрөө 3-7 чинь казино дээр юу гэдэг лээ. Тэгээд бас ингээд би олон жил ингээд 3-7 шүтэж байгаа. Тэг манай хүний ер нь бүх дугаарууд нь 3-7 та ажлынхан дугаар нь ч тийм, машиныхан дугаар ч тийм. Тэгээ ингээд компанийн бүх юм ингээд битэрийнх нь амар нийлээд тэгээ гайхаад тэндээ бас тэг юм яриад вэ? Тэгээд надад яг 7 насаар ах заяа. 7 насаар агаа. Тэгээ яг уулзсан өдөр нь 27-ны өдөр.
Манай надаас илүү романтик. Кино харин тийм. Надаас илүү романтик. Би олонгууд юм угаасаа л багаас ах нартай үссэн. Би ер нь тийм тайз мэдсэн дээр завар өмсөх эсвэл би телевизэн ярилцлаганд ороход л нүрээ будаж гэдэг болохоос би зүгээр гадуур ингээл явчихэд ингээл тикет мэтэн гэдэг байхгүй. Тэс чи манай хүн болонгууд ингээл наа ингээл бид хоёроо ингээл хоолнд орох ингээл амар юм ингээл романтик ингээл санал маал тавиал. Тэгснэ чи яг надаас толгоогоор дүү юм бэ ингээл би дотроо тэгээ тийм л. Тэгэл тэг юу жижиг юм дээр ингэж боддтой ингээд. Тэгээд яг миний нөгөө дутуу юм их ч юм уу ингээд нөхдөг. Ингээд бас манай хүн чинь бас өөрөө окно ингээд бас нөгөө ганц би амьдарч үтсэн учраас нөгөө адилхан ядардаг гэдэг мэддэг байхгүй. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд хань олж барыг минь даадаг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүллийг минь хамгийн сайн дэмждэг нэг нь. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Эрэгтэй хүн Тийм. эмэгтэй хүүхд төсөх чинь бас дахиад өөр асуудал шүү дээ. Тэгээ би төс мүсээ зүгээр ингээ боож могоол ингээ хэсгэл гараа өртөг. Манай хүн чинь үсгийн сүлжиж хүү яах уу ийх үү гэл ингээл айгүй ийм. Тэгээ миний нөгөө нэг ядраад байсан те нөгөө нэг бүр ингээд намайг тэр хүн ойлгохгүй байсан би тэр хүнд хэлж чадахгүй байсан тэр зүйлийг одоо манай хүн бүр бүгдийг нөхөж өгдөг байхгүй. Ингээд үнэхээр халамжтай. Би одоо бэлгээдээ танилцахаас өмнө би бүх юмаа өөрөө хийдэг гэсэн. Би гэрийнхаа цахилгаан ч болсон те ингээд бүх юмаа хийдэг гэсэн бол одоо би миний гарч хөдлөхгүй байгаа. Би хоол хийх яаж гэдэг ч би мартцсан юм. Айгүй идэдтэй зөө ингээ бүх юмн дээр ингэдэг. Хөдөлмөрийн чадахгүй болсон. Хөдөлмөрийн чадахгүй болсон. Тэгээ би зүгээр ингээ оршдог. Тэгээ ингээ амар 51 хүүхэн тэгэл тэнд оршоол байждаг. Тэгээ ямар бурхны бэлэг, хувь тавилан нөгөө ямар сайхан хүнийг надад учруулаг дуу гэдэг зүгээр шууд тийм л юм бодож чинь тийм. Ингээд ганц би ээж, ганц би аав хоёр нийлэхээр аль аль нь л ганцаараа амьдралаа ингээ аваад явцсан. Дангаараа шийдвэр гаргадаг байсан учраас хүнтэй хамтрах хүсээд байгаа ч гэсэн хамт үж чаддаг юм ингээд тэгсэлтэд ингээд Өөрөө тэгтээ тэр хинээс ч асуухгүй, хинээгч байхгүй бүх юмаа шийдээл бянгаа өөрөө даавал даагаал ингээл явчихдаг байсан болохоор заавал нэг хүнтэй ингээд зөвлөлт хэрэг гараад байна тийм. Тэнгүүд манай хүн чинь жоохоо ингээд маргаан заргаангаар жоохоо ингэнгүүд тайвширмарс нэг юм яа ингээд зүгээр ингээд гараа авчдаг байхгүй. Гадаас байрны гадаас сумаар ч юм санагдаад ингээд зүгээр ганцаараа ингээд. Тэнгүүд би чинь нөгөө үгүй юм ярих гэсэн чинь нөгөөт нь гараа авчихраа би энэ гэрээс асуудал шийдэх гэж байгаа. Би бүр энэ наад бүр нохошигч үзэхгүй байх те. Тэгэл те. Арай л төгс хүмүүсэд байна уу юу? Тэг ингээ хаяа гарчиж байгаа юм уу те гэл ингээ тэгэл наазах нь энэ асуудлыг шийддэг арга зам нь хүртэл хоёулаа өөр. Тэгээд бид хоёр ингээ би чинь ингээл те бол юм л бол болиё гэдэг. Би 50 баймаар юм. 50 болго болиё. Гэл ингээл ингэчдэг. Тэгс чинь манай уу яг гэж хэлсэн байхгүй. Би одоо те ингээд тэр нь одоо хүртэл ингээд ингэж байгаад те ингээд угаасаа намайг бурхан чамруу ингээд чамааг ингээд халамжил гэж явуулсан. Би чамаа угаасаа хийж авч болохгүй. Би тийхгүй. Хэдэж би чамаа хийж авахгүй. Би чам дандаа бууж өгнө. Би чам дандаа буулдгийг гээл тэгэл хэлсэн чинь би буцаагаад нэрээ тэр хүндээ буулдаг юм чи санагдал заяа. Тэг ингээд тэр хүнийг улам илүү хайрламар санагдал бүр ингээд улам ингээд миний Миний ингэж хандж байгаа. Тийм. Дээ. Миний нөгөө юм хатуу юм ингээд зөөллөд байгаа. Би бол амар тийм хатуу эмэгтэй хүн болсон л байсан билээ л дээ нэг л чаддаг. Тэ өөрийгөө өөрчилсөн юм жаа. Тэ би чинь өөрийгөө 3 жил өөрийгөө өөрчлөө штэ. Тэгэл ингээл идэвс одоо бол бүх юм одоо тэр хүн байхгүй л тэгэл ингээл одоо би тэр хүнгүүгээр тэр хүн надгүйгээр ингээд юу ч хийдэггүй. Тэр хамт зүгээр ингээд жижиг юм авахтаа ч юм уу хүнтэй ярихтаа ажиллаа шийдэхтэй бүх юм дээр ингээд яах вэ гэдэг юм тийм. Вау. Soul Lab, Soul Mate болсон хүн. Тэгээ энэ яг түрүүний нөгөө нэг манай өмнөх дугаарын зочин ч гэсэн хэлжсэн. Бүр тэрний өмнөх дугаар дээр хэн бас хэллээ. Яг давтагдж байгаа байхгүй одоо нөгөө одоо яг ойлголцсон, итгэлцлээ нэг нэгэндээ өгсөн relationship байгаа хүмүүсийн яг тэнцэнээс нөгөө гол одоо жорны үеийн, нууцны үеийн гээд тэнгууцрыг яг санийхан хэлж байгаа байхгүй одоо надад итгэнгүүт надад тэр орон зайг өгөнгүүт намайг ингээд одоо юу гэдгийг чөлөөлөөд ингээд тэр хിവэр нь байлгангууд чи яага ирэхгүй байгаа чи яага намайг тоохгүй байгаа ингэж тулгахаас
тулгаснаар биш тэр нэг чөлөөлж байгаагаар нь эргээд би ч гэсэндээ энэ хүнийг ингэж хайрлах хэрэгтэй юм байна гэдэг тэр нөгөө нэг юмыг тэр хүндлэлээс нь эргүүлээд олж аваад ямар ч хэрүүл урал хийх шаардлагагүй ямар ч хайр сэтгэл нэхэж гуйх шаардлагагүйгээр буцаагаал үгдийн бэлээ гэдэг тэр юмыг одоо ингээд баг манай нэвтрүүлгийн 3 дахь цагийн ингэ ярьж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол бас point шүү. Тэгээд одоо ингээд одоо Монголд маш их ганц биежүүд аваад байгаа. Тэр чинь ингээд мэдээж насаараа ганцаар амьдрахгүй. Зэн нэг үн цагт хүнтэй ингээд болцол таарна шүү дээ. Тэрийг үлэмжшэрх хэрэгтэй. Тэнгүүд одоо чи манай хүн ингээд бас нэг яг жоохон хардах гэдэг гэсэн юм. Шалтгаан нь юу вэ гэхэлэр нөгөө өөрөө бас ганцаараа ингээд удцсан маа штэ. Яг өөрийнх нь хүссэн ингээ гараад тэр нам хаяа авчвал яам ч юм уу дахиад салчгүйдэ гэдэг айдастай учраас ингээд хартах гат ч юм уу ингээ хажуудаа байлах гат ч юм уу ингээд байгаагаа өөрөө ч тийм ингээд асуудалтай болцсон гэдэг өөрийгөө ч анзаарахгүй явсан байгаа. Тэгээ би чи ийм байна чи тийм байна гэж хэлэхээр нэрээ би нэг жоохон тийм шиг энэ би хойлоо сэтгэл зүйчдэр очие ингээд окей гэлтэй бид нар ч одоо ингээд аль нь л ганц би амьдралын одоо авахаарч зүйлүүд байгаа хайхаарч зүйлүүд байгаа. Энийг тийм амархан бид нар хайж чадахгүй учраас мэрэгжлийнхээ зөвлөгөө угаасаа хэрэгтэй. Дээрээс нь хүмүүсийг би амар гоё өрнж 50 байж сураасаа гэж хэлмээр байгаа байхгүй. Яг өнөө маргаашгүй л хаяа явчих гээд байгаа юм шиг тэр хүнийг бодох хэрэг байхгүй. Гэтэ тэргүй тэр хүн чамайг сонгоо хажууд чинь байж л байгаа байхгүй. Тийм хүнийг өөрөөсөө түлхээлтэй чи яг ингэх гэж байгаа зүтэй. Чи угаасаа л те намайг ингэн мэдээ. Би чам тохирохгүй гэж гэдэг юм уу те. Ингээд юмыг ингээл зүгээр байгаа юм ингээл гал дээр тос ингээл үрдүүл амир тэгээд байдаг. Одоо би бол тэгдэг байхгүй. Чи зүгээр л 50 бай. Би чамайг сонгоцсон чиний дэргэд байгаа те. Би одоо яг ингээл чиний дэргэд байж би одоо эндээс хайж дээ. Тийм болохоор зүгээр ингээд тайвшраад үг гэхлээр ойлгодгүй байсан байхгүй. Юу яриад та би 50 л шүү дээ. Одоо 50 байсраа сурцсан тэр нь 50 болцсон. Тийм. Би чи өөрийгөө намайг хартахын оронд би энэ хүний найз луу би ингээ хамт амьдарч байгаа гэдгээл бод. Тэгэхгүй ингээд шал өөр юм бодоол те ингээд ургуулсан бодоод үгүй би энэ хүний номер 1 штэ юу яриад байгаа. Энэ хүн намайг сонгоно штэ те. Юу яриад тэрэнд өөртөө гоё итгэлтэй байна гэдэг чи энийг л яриад байгаа юм биш штэ. Тэгээс би ингээд харддаг хүмүүс өөртөө итгэлгүй гэдэг хэрэг энэ одоо өөртөө итгэлтэй ямар хамаатай ингэж би боддог байсан байхгүй. Би ч гэсэн өөртөө итгэлтэй тэгтэл би тэр хүнийг хардаад штэ. Тэгэхээр тэр юу гэхэлэр зүгээр л би энэ хүний тэ номер 1 гэдгээл бодох хэрэгтэй. Тэгээд тэр хүн сонгоцсон л байна. Гэтэ нэг тийм одоо салсны дараа магадгүй зарим хүмүүс нөгөө нэг дахиад салчвал гэж бас нэг тийм айц бас байж болох юм тий. Тэнгуутаа ингээд дахиад салчих юм бол яах юм ч юм уу тий. Тэр ч маа нөгөө нэг одоо хүүтэй охинтой хоёр хүн нийлж байгаа тохиолдолд тэгээд хамт ингээ амьдарч ийн үр хүүхдүүдээ энэ амьдралд оролцуулчлаа тий. Тэнгууд магадгүй дахиад салчвал яана. Тэгвэл одоо хүүхд яана ч юм уу тий. Тэгвэл одоо тэдний хүү яана ч юм уу. Тийм бас айц байд юм болов. Тэр нь зүгээр хитрэл эд юм шиг үлээ. Анх бол амар хэсэг байсан. Токсик байсан. Би бүр зү штэ хоёулаа шархалцсан хүнжээхээ болсон байгаа шүү. Тийм тэгснэ баг ингээд токсик байж байгаагаараа кайф авах ч штэ. Ямар ч гэсэн хүнтэй авах гоё яана. Тэ гоё нэ. Эмороо чамаагүй амьдарч байна гэж. Хүнтэй авах гоё яана гэж. Токсик хүнтэй шүү. Яг чат матар хэрэлдээ гомд хүнтэй шүү. Бас тийм ихтэй байсан шүү. Шиний нойргүй ингээл чатаар ингээл өстө нэрэ мэр гэж байгаа ч нэг бодлоо баг гойсон нэг даа. Өө чамаа амьд гэдгийг мэдрүүлээд байгаа. Тий, асуудал үүсэнгүү түү гэ. Тэгээд яг нөгөө ингээд хэрүүл маргаан заахан байхгүй ингээл маргааш нь чат мат бичгүй болонгод уур муур хүрээд тах чинь шиг тий дахиад хэвлэх хэмэрсэн нэг. Тэр нэрээ нэг одоо зүгээр саяных бол хөнгөн л ихсгэлтэй. Гэтэ ер нь тийм зүйл одоо байдгүй одоо нөгөө өмнөх харилцаанаасаа токсик ч юм уу шарахтай амтэр ингээ гарцсан. Тэнгуутаа ингээд нөгөө айгуу цоо эрүүл хүнтэй ай тий. Айгуу юм нөгөө нэг юм утга учиртай эрүүл юм relationship байхаар тийм хүнтэй хамт байнгутлаа өөрөө тэр хүнийгээ нөгөө токсик харилцаагаа муугаар санагалцсан гутлаа гэх юм уу? Нөгөөхөө ингээд жоох химэлдэг энтер болчтой. Аа штэ. Энийг болохоор нөгөө мэдрэмжийн донтолт гэж байгаа штэ тий. Та ямар мэдрэмжийн донтой вэ? Өөрийн мэдлэгөө за сардаа нэг солонгос хоол иддэг, нэг амар амтлагчтай хоол иддэг байдалд багасаа тасцсан байлаа гэхэд ингээл байж байгаа л өөрийн мэдлэгөө нэг юм хотоод бүр нэг шархлуулсан хоол идмээр санагдах тий. Эсвэл нөгөө 5 дахь өдөр болгоны архиталт ингээд шалтгаангүй байхад цаанаасаа л нэг юм яг нэг тэр мансуурах мэдрэмж эсвэл тайвшрах мэдрэмжийг амаар санагдах ч юм уу тий. Тэгэхээр
багаас хэр хол зайны тавтамжтай гаднаас ямар мэдрэмж цохилт болж орж ирдэг байсан. Тэгээд тэр цохилтын араас би ямар болдог байсан гэдгээ хийх гээд байдаг байхгүй. Тэгээд гаднаас цохилт авахгүйгээр би сайжирдаггүй штэ. Цохилт авахгүйгээр би тайвширдаггүй штэ. Эсвэл цохилтын араас амар гоё болдог тэр тайвширч юм уу? Бүх донтолтуудын юм тэр штэ тий. Жаргаланч байж идэг, зовлонч байж идэг. Араас нь тайвширдаг. Зүгээр тайван байжгаад ажралтай байна гэдэг түүх байдаггүй. Заавал амар зовлонгийн араас жаргалнаа орж ирнэ. Эсвэл цусаа гартал зодолж ир тосоо гартал тэрвэрлэхээр нэх гоё тий хайртай шиг мэдрэмж төрдөг гээл тий. Тэгэхээр тэр ямар мэдрэмжийн донтой вэ гэдгийг асуугаар хүн аягүй сайн мэддэг. Би харилцаанаас түгшилт мэдрэх донтой, харилцаанаас би харталт мэдрэх донтой, харилцаанаас би хамаарал мэдрэх донтой, харилцаанаас би садизм мэдрэх донтой, эсвэл намайг ашиглаж байгааг мэдрэх дуртай. Би ашиглуулахгүй байхаараа би өхмээр санагддаг гээл тий. Одоо энийг нилээн одоо хүлээн зөвшөөрсөн хүн л ингэж хэлнэ л дээ. Гэхдээ тэр мэдрэмжийг хайр гэдээ ойлгоцсон ассоциац тэнд байгаа учраас тэрийг нь өгөхгүй учраас хайр хүн багтаа гэд нөгөө хардталтаа би чамд хайртай учраас гэж тайлбарладаг шиг байгаа байхгүй тий. Тэгээд тэр мэдрэмжийг ямар нэг арга замаар авахыг хайрын тоглоом тоглох гэж нэрлэнэ. Тэгэхээр тэр тоглоомнуудыг тоглохоо боллох хэрэгтэй. Хайрлуулахын тулд хайртай гэдэг үгийг сонсохын тулд аяг цаа хийгээд үг гэдгийг айтайхан хэлдэг болох те эсвэл ийм өөрөө тэр үнэлэх, үлэх, хүлээн зөвшөөрүүлэх, хайрлагдах гэдэг мэдрэмжийг авахын тулд тэр олон тоглоом манипуляц хийж штэ те хардуулж нэг үзэл, хаалгаас авч нэг гарч үзэл те хуурамч тоглоом зохиогоол эсвэл өвдөж мөвдөж баашлаад эсвэл өөрийнхөө нөгөө өнгөрсөн амьдралыг ярьж мараал ингээл би ийм тийм гэл ингээл энэ олон шалтгаыг гаргаж ирж байна гэдэг чинь шууд шулуухан баггүйгээр өөрийнх нь чин хүслийг илэрхийлэх чадамжгүй байна. Тэгээд тэрийг манипуляцийн арга замаар авсаар байгаа сурччихжээ. Тэгэхээр токсик болчихжээ. Тэдрийгээ болоод тайван байдлыг аз жаргал, тэр аз жаргал ингэжиж гэр бүл, ингэжиж аз жаргал гэсэн тийм аз жаргалыг яг цэврээр нь мэдрэхгүй байгаа бусад токсик юмнуудаа хай. Тэг хэрэлдэхгүй байгаа жаргалтай байж болно. Тэг заавал хардахгүй байжгаад хардаж уурлахгүйгээр намайг зүгээр тайвшруул тий. Тэгцэст нь энэ хэрүүлээс юу авах гээд байсан бэ гэхээр зүгээр мэдрэмж л байдаг шүү дээ. Хүлээмжшүүлэх, хайрлах, халамжлуулах, нөгөө хамт юмд уурах хэрэгтэй байсан, болцоогоо өгөхөө болтон, цэцгээ өгөхөө болцсон. Тэгээ тэрэндээ уурлаад байсан, удаан бодож жагаад гомдоод ер нь намайг хуурч байгаа юм шиг гэж бодоод юм ингэсэн гэл дандаа нөгөө юм уйлдаа хамааралтай яг авмаар байгаа юм а зүгээр хилчих чадваргүй. Тэрийг заавал юм зовлонтой аргаар авч сурсан байдаг. Тийм. Тэгэхээр хайрын тоглоом тоглохоо болоод тэр хүчтэй сөрөг мэдрэмж авдаг донтолтоосоо салчих юм бол шууд захиалга авах боломжтой шүү дээ, тий? Заавал ээрч татаж драм хийхгүйгээр тэр мэдрэмжийг авах боломжтой гэсэн тий. Одоо энэ бас ингэмээр юм хэлээ. Тухайн хүн чинь альва асуудлыг яаж ойлгодог вэ? Тэр арга замаар нь тэр хүндээ ингэс илэрхийлээд үзвэл бас зүгээр юм билээ. Одоо өөрийнх нь хэлээр яриа. Хэлээр нь яриул тийм. Жишээ нь манай хүн болонгууд нөгөө ингээд бүх ажлуудаа мэйлэр шийддэг. Тэгээд ингээд цаанаас нь энэ сарын төлөвлөгөө ингээд бүх юм яг төлөвлөгөөний дагуу ингээд явдаг тийм. Өөрөө угаасаа инженер хүн ингээд юм хумаа бичиж төлөвлөж ингэж юу яадаг аахгүй юу? Тэгээ би ингээд хилээл ингээд заримдаа ахан гэх ингээд ойлгохгүй байгаа юм шиг ингээд миний ярьж байгаа яриа ингээд чихнийхээ хажуугаар өнгөрөө дагаад чи юм шиг юм ярьж байгаа тоогоо дагаад юм шиг гэж ингээд юм ярьж байгаа ангууд ингээд 3 үг нийлүүлээд хэлж итэл өртгөөс нь шал ингээд өөр юм ярьч надтай ингээд явж байгаа дагч юм шигт ингээд тэгээдсэн аахгүй. Тэгэхээр тэр хүн мэдээллийг илүү уншиж ингээд одоо төлөвлөлтөж ч юм уу тэгдэл юм байлээ л те. Тэгээ би сүлдгсэн. А4 цаас гаргаж байгаа. За чи юу штэ те ингээд би чамд 4 зүйл хүснэ. Тэр 4 зүйл нь болохоор тэгээд ингээд үг биш. Ингэхгүй байх, тийхгүй байх те. Өөрөөр хэлбэл одоо энэ 4 зүйл чи бидний хооронд маргаан үсгээд байна ч юм уу те. Миний нөгөө ингээд дургу юмыг ингээд сэтрээгээд байна гэдэг ч юм уу те. Тэр 4 зүйлийг ингээд бичингүүд А4 цаасан дээр бичиж доотлон гарын үсгээ зураад хүлээн зөвшөөрж ивэл доотлон гарын үсгээ зураад он сар өдрийг бичих. Нөгөө талд нь те би бас яавал болохгүй болоод байна те. Тэднэрийгээ бичээд би тэгтээ тэрийг чинь би хийхгүй чаднаа гэж хүлээн зөвшөөрж ивэл би битэр хоёр гар ус зурх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй би тулгаа те яг ингээд их гэх тэгвэл айгүй хэцүү. Үгүй би саллаа. Тийм. Явлаа. Тийм. Тэгэхээр яг ингээд хоёр талаас нь хүлээн зөвшөөрж агаад тэгээд гар усгээ зуралцаад ингээд хөрхөн гэрэм юм хийсэн байдаг шин. Тэр айгүй бас нөлөөтэй юм байлээ. Тийм. Илүү сайн санаад ам шүү те. Нөгөөхөө яг Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр.
гар үсгээ зураг унаасаар үстэй бичсэн шүү дээ. Ёо гэж боддог шүү. Зимаа би нэг гэдэг. Тийм. Тийм амар тий. Гүр баталгаатай тэр чинь ингээ байж байгаа юм чинь тэнд те. Тэгэхээр өөрөөсөө тэр амлалтнаас урсан болчих гэдэг шүү дээ тэр харилцаа. Юу Лаура аавсаа хол өссөн тий. Тий. Тэгээд хол өссөн ээжтэйгээ гэхдээ ер нь дийлэгтэй эмээтэйгээ өнгөрсөн өнгөрсөн. А тэгвэл чи зүгээр тэр талаас нь бодож үзсэн үү гэдэг. Аавсаа хол өссөн гутлаа одоо сонгосон эрэгтэй хүн чинь чамаас 7 сар ах гэж шүү дээ. Энэ хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой байж болох уу гэж. Юу мэдгүй байж болох бах. Би ч одоо нэг бүх юм хөдөлмжөрд болцсон. Би ер нь тэгтээ ер нь амьдралдаа байна штэ те өөр төгөж чадсан. Тэгээ өөрөөсөө нэг дүү ч юм уу те хүнтэй хизээч үргэлж үзэж байгаа. Ягаад чи мэдгүй энэ бас миний нэг юм байгаа л хахалтаа нэг юм цаагаараа те нэг юм биш те. Тэгээ надаа ягаад чи надтай чацуу ч юм уу эсвэл ингээд надаас дүү мө болоод ирэхлээр нэг юм зүгээр Яа юм санагддаг. зовлон мэдгүй санагдаад. Амьдрал чи юу ч байгаа шүү дээ. Би яриад нийлгүй те. Тэгээ зүгээр нэг жоохон нэг юм бас нэг ахмах байвал яг нэрээ яг яриад нийлгээд байгаа чинь шиг те. Намайг ингээ ойлгоход байгаа чинь шиг санагдаад байдаг шүү дээ. Тийм. Би ер нь тэгэл нэг надаас дүү хүүгээ үйл тэгэл заастаа болох удаа л гэж боддог автоматар. Тэгээ тэр нөлөөтэй ч магадгүй ер нь. Тийм бах. Гэхдээ 7 нас ч нэг чухал биш байх. Нөгөө сэтгэл зүйн нас нь физик 7 агч гэсэн зарим хүний хувьд өөрөөсөө сэтгэл зүйн хөгжлийн хувьд дүү хүнтэй сууж байгаа шүү дээ тий. Зарим нь тий нөгөө сэтгэл зүйн нас тэгээд яагаад тэгвэл физиологийн нас шиг ингээд жил жилээр явдаг юм бэ гэхээр том хэмжээний траума авчгаар тэнд гацалт үүсээд өсөж чаддаггүй байхгүй. Нөгөө хүнд ачаа өрөөд ахаар өсөл цогсно гэдэг шүү дээ. Энэ дэр хүртэл тийм байдаг үстэй тий. Боцин солилцоо хэвээ явагдах ёстой юмнууд нь чадахгүй гэсэн. Тэгээ өсгөөс айгаад нөгөө траума гэдэг чинь ер нь л бол гацалт байхгүй юу тий. Тэгэхээр тэр насны гацсан үеийнхаа ер нь бол дүрээр, хувь хүнээр бид нэр хүмүүсээ сонгоо явчихдаг. Яагаад гэвэл тэр нь удирдаад явж байгаа шүү дээ. Тэр нь гацчихсан байгаа учраас тэр гацааг маань арилгах хүнийг сонгох ч юм уу тиймэрхүү хандлагатай. Ачаа үүрсэн тий хариуцлагатай бай сурсан охтуудын хувьд өөрөөсөө сэтгэл зүйн чадамжаар эсвэл насаар дор хүнтэй байна гэдэг нь автоматар дахиад тэр ихч лавра тий ээжийн охин хүчтэй охин лавра руу оруулах гээд байгаа тавгүй мэдрэмжийг сэтрээж бол бас нэг энийг хариуцаж явж гин гэдэг тэр мэдрэмж тий. Чичтэй гэдэг чинь харин тэр байхгүй юу? Болоод Би эдрийг хиймээргүй штэ. Хариуцмааргүй штэ гэдэг тэр татгалцсан мэдрэмж. Начаанаасаа хөнгөлөгдөж яваа хүн чинь тэгээд дахиад бөө ачаатай хүн байхаар чинь тохиромжгүй штэ тий. Тийм ээ тий. Одоо 2 хүүхэдтэй би одоо 3 хүүхдээр ч ашигтай. Гэдэг шиг тий. Аавын нөгөө айдиал байгаагүй үед юу өсч болох вэ гэхээр зүгээр л жирийн эрэгтэй хүний үйлдэлүүдийг жоохон өөрөөр бодох хандлагатай. Тий. Саяны яриан дээр бол нөгөө гадаа гарах тий инженер тэр юм бичиж тэмдэглэх ч юм уу эсвэл ингээ юм ярьж байхад зарим яриануудыг тэр чигт нь алдах энэ төр бол эрүүл эрэгтэй хүнд байдаг шинж тэмдэг. Тийм. Тэрний даддаг бүр яа гэмээр те ингээд яг нөгөө эмэгтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг яг тэгж бодож байгаа шүү дээ. Тийм нөгөө ингээд ярихад бид 3 бол ингээ ойлголцсон. Гэхдээ эрэгтэй хүн хэндээс чинь ингээд сонсож байгаад яг юу гэсэд байгаа юм болоо гэж бодож байгаа. Зүгээр дундаас алдчихдаг. Зүгээр хилээчтэй. Гэдэгтэй тэрийг нөгөө ингээд яг зүгээр шулуух хэлчих ямар байгаа юм гэдэг эмэгтэй хүн чинь би нэг цүнх амаар байна гэдгийг ингээд сараа тэнд цүнх авсан байсныг харсан чинь ээж нь тэгээд гэхдээ би хүсээгүй л дээ. Тэгтээ ингээд гэж тойрлоо яриад тэгмээ нөгөө эрэгтэй хүн чинь шууд штэ. Яг юу гэсэд байгаагаа хэл гэ. Тэгээ зарим яриануудыг баг яах гэж ярьж байгааг мэдж байгаа болохоор тэнд шаардлагагүй гэж үзээд нөгөө олон таск дээр адилж чадахгүй штэ тий. Тэгэхээр олон мэдээлэл өгдөг байхгүй юм хэвтэн. Тэнгүүд нөгөө эхнийх нь бодоо явж барин байхгүй. Эсвэл тэргээ бодоо дараахын бодож эсвэл бодлон шал уур газар явж байгаа бол энд яагаад төлөх боломжгүй ч юм уу тий. Тэгээ гадаа гарч байгаа нь болохоор яг эмоцороо дайрах юм бол эмэгтэй хүнийг амар агрессив юм үзүүлнэ, амар сэтгэл хөдлөлттэй бай. Тэгэхээр тэр харилцаанд хүндлэл байлгамаар байгаа, төрөмгийлмээргүй байгаа учраас сэтгэл хөдлөлтөйгөө хамт өөрийгөө зайлуулж агаад түр тайвшруулчаад эвтэйхэн болонгуудаа авчирж байгаа хэлбэр ч юм уу те. Эмэгтэй хүн болохоор миний сэтгэл хөдлөлийг тайвшруулах гэдэг шинжтэй шүү дээ. Яг үнэ. Гэтэл одоо бид нарт юу тэр үйлдэл нь юу гэж ойлгоод байгаа юм. Яагаад намайг ийм нөхцөл байдалд оруулчаад хаяад гарч байгаа яаж чадчихна ч юм уу те. Яагаад намайг энэ ч чухал гэж бодохгүй ингээ гараа авчиж байгаа юм ч юм уу те. Яг нэг тэр дор нь л юусоо ингээл бүхнийг ингээл
шийдээл дуусгаад ингээл тайвшраал амрах гал гэдэг те. Тэгэл эрэгтэй айлхидээ ойлгоцсон байна. За одоо бол энийг нь би өгшүүлэх юм бол 70 болчихгаа 70 жилийн өмнөх юм а ярьсаар байна. Тэгэхээр одоо зүгээр би тайвшруулчих юм бол бараг хэсэг хугацааны дараа намайг дуудан ч юм уу бичнэ гэдгийг мэдээд одоо энэ нөхцөлд бол би хэрэггүй юм байна. Би бараг зовоогоод байгаа юм байна. Тэгэхээр заагаа авъя буюу асуудлын нэг шийдэл рүү ингээ харцсан байж байгаа тийм үү. Өөрсдөө чи бодоод тий. Эрэгтэй хүн тэгээд удаан тайвширна. Тэг би ч юу нэгдгэрээгүй яваад байгаа юм шүү. Явж хараа коридорт унтчихваа. би ч болоогүй байгаа юм байна. Гэтэ засварчаад байж байгаа нэг штэ нэг. Зүгээр үтэйг. Тэгэхээр ер нь ингээд би бас бодоод хай би ер нь ямар аачгаас хүмүүс нэг юу гэж боддог байсан болоо гэж бодглоор энэ яг нэг хит их people pleaser байсан хүн эдгэрлийнхаа хугацаанд оронгуудаа бүх энерги жоохон хүнээс харамлах жоохон нэг буцаад савлуур нөгөө тийшээ очиж жоохон байчих гэж байгаа байхгүй. Тэгээ багаар ингээд урагшлаа дундаа орж штэ мэдээж хамаг юм ингээд тонулцсан айлж хаалга онголохоос айн үсттэй. Нэг хэсэгтэй. Тийм штэ. Тэгэхээр хаалга жоохон чоожлоод юмаа жоохон бодоод жоохон гямдан байгаад жоохон иймэрхүү байгаа ч нь бол зүгээр. Тийм. Харин ингээд яавал бүр хэцүү юм да тий. Тэгэхээр тийм ингэж бас тэгэж хэлмээр санагдаад тийм хүмүүсийн сэтгэл зүйн үед би даах айгуу чухал. Тэгээд юусэн ингээд заавал хин нэгнээс ингээд хамааралтай байх гэдэг юм билээ бид нэр. Тэгээ өөрөө өөрийнхөө аз жаргалыг олж чадаагүй ч хүнийг намайг жаргаа. Чи намайг жаргах хэрэгтэй. Миний аз жаргалыг очиод олоод иргээд би энийг бас юун дээр ярьж ирсэн мэхлээр би ч одоо Монголд хамгийн анх бэлгийн амьдралын талаар подкаст хийжсэн шүү дээ. Өстрөөний өрнөлгээд. Тэгэхээр тэн дээр нөгөө эмэгтэй хүн бэлгийн таашаалыг авч үзээгүй маш олон эмэгтэйчүүд байдгаа. Тэр тусам Аз эмэгтэйчүүдийн дунд бэлгийн харилцаатай нөхөртэй хүүхдээ хэрнээ тавих гэдэг мэдрэмжийг огт авч үзээгүй. Тэгээ энийг олохоор миний одоо нэг эмгэг юм байна гэж боддог ч юм уу. Эсвэл одоо Би чаддгүй юм байна. Эсвэл угаасаа л ийм байдгийг нэгэ бодож. Гэтэл яг үүндээ ингээд таашаал авах гэдэг мэдрэмж чинь 10 өөр төрлөөр үүсдэг байж болж байгаа. Зарим нэгэн жишээ нь ингээд гоё юг сонсоод ингээд тавьчихдаг юм хөтөн байж болж байгаа. Тэрийг өөрөө мдээгүй. Ингээд юусоо юм мэдэхгүй. Тэрнтэй адилхан нөгөө ингээд өөр намайг яавал би гоё байдаг вэ? Тэ ингээд би ганцаараа яаж аз жаргалтай байх вэ гэдгээ олоогүй хүн ингээд хүнд ингээд чи намайг гоё байлгаад тах. Тэ намайг тавиулах гэвэл тэр залууч одоо тийм үстэй. Ингээд хэцүү шттэ. Тэгэхээр яг сэтгэл зүйн хувьд бол айгүй тийм хүнээс хараат бус ямарваа нэгэн зүйлээс үр хөвгтөөсөө ээж аваасаа гэд найз нөхдөсөө хараат бус байх нь айгүй чухал юм гэж би ойлгосон шүү дээ. Тийм. Одоо бол би стресстэй ч юм ингэлэг дүүргээ яаж тавьшруулгаа мэддэг те тэрийг заавал ингээл манай түрээд ирээш нэг ганц юм уухгүй болох байдаг. Нэг амар тэгж нэгээл те эсвэл найзууд руугаа шүн залгаал би ястаа нэрээ мэрэ ч юм эсвэл нэг хүүхд мөхтрөө уур муураа гаргаад ерөөсөө тийхэ болцсон шүү дээ. Энэ тэгээд тийм том өрөөнд нөгөө зочин ирсэн бол гараа явдаг нь тодорхой юм чинь те. Насан туршдаа би тэрийн асуудалтай байхгүй шүү дээ. Угаасаа өөрчлөгдөн. Саяны бас яг тэр бас нөгөө дотроо би ч нэг дугаар алганаас л нэг үг дотроо ингээл цээжлээ санаж явдаг. Надад бас яг нөгөө хэрэгтэй гэх юм уу? Яг миний байгаа нөхцөл байдалд айгүй чухал үгэн саяны өөрөө өөрийгөө аз жаргалтай болгох учраа олоогүй ээж хин нэг хүнийг ирээд намайг жаргалтай болгох гэдэг чинь өөрөө айгүй утгагүй шаардлага юм биш үү гэдэг чинь бас айгүй дотроо цээжлүүс одоо өөртөө байнга сануулж юмар ч юм уу тийм үг санагдлаа. Тэгээд түрүү нөгөө нэг юун дээр эрэгтэй хүний хувьд ингээд шийдлийг харчаад за би эндээс гарч авчаад орж ирэх юм бол нөхцөл байдлаараа дэрдэх юм байна гэдэг зүйлийг бодсон гэдэг аа шүү дээ. А нөгөө хэсэг нь харин зүгээр л тэр асуудалт ингээд бүр шугаач дүрхийг өсгүй үнэхээр одоо залхуураад те ингээд толгоо өвтгмөөргүй санагдаад те зүгээр л тэр эмгтээтэй гоё байх нь хэрэгтэй. А нөгөө хайр байгаа юу гэдэг тэр ингээд эргэлзээ өсөж байгаа те гоё л байгаад байх сонирхолтой. Гэтэл тэр зовоо зүдрээд ирэнгүүт тэгвэл наа чи надад хамаагүй шүү дээ би явлаа гэдэг ч юм уу те. Энтэй бас ялгаж салгах хэрэгтэй байх. Амиа одоо гараа авч гинөө асуудлыг шийдэлцгээд гараа авч гинөө гэдгийг те. Наа чи амар ууртай байна. Би ууртай уянгаад ууртай л аваад дурггүй тэгвэл би явлаа. Чи инээж байна. Тэгвэл хоёул чамтай явах гоё штэ. Ч юм уу те. Сонгодог нарциссистуудын жишээ. Нарциссист хүмүүс токсик дахиад нөгөө юунгийнхаар нөгөө 6 хүний те нэгтэн
нөгөө харизмтэй нарциссист явж байгаа. Нарциссист хүмүүст хайр хэрэггүй, бишрэл хэрэгтэй байдаг. Тэгэхээр өөрийг нь бишрүүлэхгүй, өөрийг нь магтахгүй, өөртөө сайхан харилцаа үүсэхгүй байгаа бүх харилцааг хэрэггүй гэж үздэг. Тэгэхээр гомдолж байгаа юмхтэй бол таалагдахгүй байна. Тэ нөгөө аз жаргалтай байгаа бол хүлээж авъя. Нөгөө хин хайртай хүнээ уйлж яхад бүжиглээ зогсож идэг, тэ дуугаа чангалаад баясж идэг, эсвэл нам унтаад өгж идэг. Тэр нөхцөл байдлууд бол нөгөө emotional neglecting хийж байгаа байхгүй. Чиний сэтгэл бол надад огт хамаагүй. Яагаад гэвэл би чамаас хайр хүсээгүй шүү дээ. Тэгээ би дээр нь чамаа хүсээгүй, би чамаас хайр хүсээгүй. Би чиний тусламжтайгаар өөрийнхөө эгогт хийж яаж байгаа учраас чи бишрэл, хөндлөл миний эгогт хийжээ. А бусад нөхцөлд би бол чамтай холбоо тогтоохгүй. Чиний сэтгэл хөдлөлд бай юунд ч хариуцлага хүлээхгүй гэдэг нөхцөл бол нөгөө харьцаад дэмий хэцүү хүмүүсийн тэр токсик 6 хүний бас нэг хитэн нөгөө сонгодог нарциссистууд орж байгаа. Харин тийм. Тэгэхээр манай хүн чинь жоохон эрүүл болохоор гараа авчдаг чинь ийм юм биш үү гэд бас нөгөө харилцаагаа айгу нөгөө тухайн хүний айгу тийм зөв ингээд эрүүл нүдээр харж одоо ярьж байгаа кейсүүдийг бас буулгаарай гэж нөгөө захиж хэлгээд байхгүй юу тий? Яг нөгөө нэг цаанаа тэр хүн чинь ямар хүн юм те чамайг яаж хайрлтыг тэр хайраас одоо дараагийн одоо үйлдэл нь яаж гарч ийн вэ гэдэг дээр л тэгж бодорой гэдэг. Тэгэхгүй ингээд үнэхээр ингээд red flag байгаад ахт нь хөрхий зайлвал бас асуудал шийдэгээ гараа явах юм биш үү гэдэг. Буруу зүйл. Өрөвдөх сэтгэл чинь бүр хамгийн хэцүү шүү. Хайр гэр бүл болоход өрөвдөх сэтгэл хэрэггүй гэж байгаа шүү. Тэр хүнийг одоо өрөвдөлтэй харагдсан, одоо хэцүү ганц бие ээж харагдсан ч юм уу те. Эсвэл өвчтэй юм байна. За эсвэл багтаа өстө жаргаж үзээгүй юм байна. Өстө ийм травматай байна. Тий уучлаарай андуураарай. Тий хайр гэр бүл болоход хин нэг өрөвдөж хайрладаггүй маа. Тий наа чин бол дахиад нөгөө өөрийнхөө эгогт хийж аврагчийн сэтгэл зүй явж байгаа байхгүй тий. Хайранд өрөвдөлт хэрэг. Нөгөө нэг давхар хамаарлын шинж гэдэг шүү дээ. Нэг гоё юм олж харлаа. За би нөхөх юмд байгаа юм байна. Ингээ баартардж байгаа байхгүй. За чи надад юу гэж чадах вэ? Тэгэл тэрнийхээ ямиг нэхнэ гэсэн үг шүү дээ тий. Тэгээ болохгүй болохоор нөгөө хамаг юм нэгтэх хүмүүс чинь тэр шүү дээ. Авч өгсөн юмнууд аавь хөө. Тэ тэр нөхцөл чинь тий. Чиний сул тал, чиний өрөвдөлтэй талууд дээр би нөхөж өгөөд өөрийнхөө амар том юмд чиний хизээч болтохгүй үнцэнтэй цаг хугацаа эрүүл мэндийн сэтгцийг шавах нь штэ гэдтэй гэж. Энэ удаагийн дугаарч гэсэндээ айгу өгөөчтэй. Манай үзэж байгаа хүмүүс бас их юм бодсон, өөрийнхөө дотор л өнгийсэн, дэрэгт хүн рүүгээ харсан. Тэгээ тийм дугаар болсон байхаа гэж бодож чинь. Тэгээд хамгийн түрүүнд цаг гаргаж ирээд тэг ингээд дотор байгаа зүйлээ маш гоё ингээд чөлөөтэй уудлаад тэг маргалгаа бит хоёрыг өөрлөгөө нэвтрүүлэх тэр орон зайг олгоод манай үзэгчдтэй чин сэтгэлээсээ яг лавраагаараа байгаад ярилцсан маш баярлалаа. Энэ бол ингээд айгүй юм нөгөө манай нэвтрүүлэгч өөрөө ингээд яг юм зүрх сэтгэлээсээ ингээд connection үүсгэж инээж ханааж уйлж дуулж ингээд ярилцчихэж үнцэнтэй тэр чанартай чихэртэй давстай тэр яриа үзэгчдэд хүрдэг учраас өөрийгөө нээж өөрөөрөө гоё ярина гэдэг бол одоо тухайн ирж ярьж байгаа зочноос маань хүртэл зориг шаарддаг тийм зүйл учраас маш их баярлалаа гэж дахин хэлмээр байна. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ өрсөнд маш их баярлалаа. Би тэр нэг Facebook аягүй гоё эргэлээд хараацсан байхгүй. Тэгээд аягүй гоё өгөөчтэй. Тэгээд дандаа гоё эмгтээчүүд суудсан аягүй гоё юм бас шинэ подкаст байж байгаа юм байна да. Энд бас оруулах гоё юм байна да гэж бодож ирсэн. Тэгээд одоо миний бас хүсэл биелжсэн чинь. За тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэгчэд байхгүй байсан бол тэгээ энэ олон сайхан ярианууд манай үзэгчдэд хүрч чадахгүй байх байсан. Тэгээд манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгчээр дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab ажиллаж байгаа. Baby Lab-ийн гарын бэлгийг өгье. Хүн том болцсон ч гэсэндээ дотор гоо baby oil, lotion энэ байгаа шүү. Бамбруш байдаг. Тийм өрөө бамбруш байдаг. Бамбрушийн манай баг охин тэрж унтдаг юм. Хүүхдүүд амар хайрладаг бамбруш байлээ. Тэгээд завгүй ээжүүд маань үзээд хүүхдийнхаа живхийг энэ төр одоо гарч авах боломжгүй байгаа бол Baby Lab живхийг Hi Mommy-гаар бас байгаа газараа хүргүүлээд авч болно. Одоо чинь сайхан хүргээд өгдөг болсон. Амар. За тэгээд эмэгтэйчүүдийн маань сар болгоны найдвартай гэдэг шүү дээ. Тэр айгүй л Oxy өөрийгөө хайрлуулаа те. Oxy брендийн гарын хийж байна. Ямар гоё юм бэ. Хагас жилдээ л баг сар болгоно цагаан өмсөв. За тэгээд манай подкаст ийм гоё тухтай
хинч саад болохгүй өөрсдийнхоороо чөлөөтэй энэлт чаналдад ингээд яриад суухад орчин нөхцлөөр гоё хангаж өгдөг газар бол Amigo VIP House. Amigo-гийнхандаа маш их баярлалаа. Choco Metropolis Club Amigo VIP House. За тэгээд ингээд бид хэд чинь за яг л лаврагаа оруулъя. За яг л бадам гэрлийгээ оруулъя. Яг тэрийгээ оруулж яг энэ тухай ярих гэл ингээд бид нар өөрсдөө ингээд бодож байгаа зочтой уурж авчираад ингээд хамтдаа ярилцдаг. Гэхдээ бидний нөгөө нэг яг олж харж чадаагүй ч юм уу мэдгүй ингээд зөндөө олон кейсүүд хүмүүс бас байгаа. Тэгээд тэрийг бид нар одоо яг яаж мэдэж тэр хүмүүстэйгээ холбогдох гээд байна вэ гэвэл бид нэг юм бодчихсон баггүй. Ингээ энэ доор манай Soul Lab-ийн аль биесны мэйл хаяг гарч байгаа. Тийшээ үзэж байгаа хүмүүс маань өөрийнхөө ингээ кейсийг сэтгэл зүйн тусламж зөвлөгөө авмаар байгаа одоо тэр зүйлээ өөрийнхөө одоо байгаа нөхцөл байдал төрж байгаа мэдрэмж юу гэдэг юм мэдгүй. Тэр бүгдийг аюу гой дэлгэрэнгүй деталь бичээд явуулангууд маргалгаа битээр тэнчнээс харж агаад сонгоод тэгээ гой нөгөө загталтай нэг тийм дугаар хийх гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэнчнээс уншиж агаад би гой захиаг нь уншиж өгөөд маргалгаа маань гой зөвлөгөөгөө өгөө тайлбараа хэлээд нэг юм гой дугаар хийх гэдэг байгаа учраас та бүхэн маань өөрсдийнхөө яг одоо ямар байгаа сэтгэл зүйн зөвлөгөөгөө хаана очиж гатцсан байгаа тэр одоо нөхцөл байдлаач гэх юм уу бичээд явуулаарэ гэж уриалж байна. За ингээд Soul Lab-ийн энэ удаагийн дугаартай хамт байсанд баярлалаа. Зүрх сэтгэлийн лаборатори маань та бүхэн шинэхэн дугаараа хүргэлээ. Ингээд дараагийн шинэ дугаараар уулзлаа. Баяртай. Soul Lab таныг хизээж ганцаардуулахгүй. Bye. Soul Lab